Хүмүүс ихвчлэн нэг чоч хаан үсэд байгаа бас зарим хүмүүс мэдэхгүй байна. За энийг ярилцъя ихлэ бүгд нэгдэн заяа. За чоч хаан үсэж байгаа гэхээр чоч гэдэг зүйл чинь энд үсэж байгаа шүү дээ. Чоч гэдэг чинь өөрөө бид нэр юу яагаад байгаа? Lower high-ыг тэмдэглээд ирэхээр чинь чоч болно шүү дээ. Тийм үү? Lower high-ыг эвдээд шинэ higher high үүсэж байгаа тохиолдолд одоо энэ higher high-ыг эвдсэн тохиолдолд за энэ ардаа зарим хүмүүс ингэж нэглээд байгаа байхгүй юу? Ингэж нэглээд байна ардаа. Зарим хүмүүс ингэж нэглээд байна. Ойлгохгүй байх шүү. Чочийг ингэчээд ингээд явж хахад чочийг энд гэж нэглээд байгаа байхгүй юу? Энд яагаад тренд эргээд байгаа бол энд тренд эргэх тохио өгч хахад энд яагаад хүмүүс тренд эргээд байна? Тэгж нэглээд энэ бол алдаа байсан. Болохгүй байсан наралдаа ингэж зураад lower low, lower high, дахиад lower low, lower high, lower low хийчихэд энэ өмнөх lower high-а эвдээгүй байхад энд ингээд эвдэж яхад энийг авч чоч гэж хэлээд байгаа байхгүй. Энэ бол чоч биш ээ. Яг ингээд тэрэндээ зураад үз. Ингээд унж орж ирээд хамгийн сүүлийн lower high-ыг эвдэж байгаа энэ нөхцөл маань өөрөө чоч болж байгаа байхгүй юу? Энэ өөрөө чоч. Тэ энэ өөрөө чоч болж байгаа байхгүй юу? Өө энэ одоо. Энэ дунд чи өөр юу болох вэ? Энэ чинь засварын хөдөлгөөн. Энэ жижиг цагийн хөдөлгөөн. Том цагаараа тренд чи ингэж явж гин гэсэн үг. Ингэж явж гин гэсэн үг байхгүй юу? Тэгэл энд эвдэж чинь хамгийн анхны тренд ирэх тохио энд л өгч гин гэсэн үг. Энийг зарим хүмүүс аваач бас ингэж байна. Зарим хүмүүс яаж ингэ гэхээр зарим л болохоор ингэж чинь бас. За чочийг энд аваач шууд ингэ lower high гэж бичээ дахиад. Lower high гээд. Тэгснээр ихэд lower high гэж чичээд. Тэгснээр хамгийн амар нь юу гэж энийг аваачаад higher low гэж тэмлээд байгаа байхгүй юу? Тэнийг higher low гэдэг. Тренд нь яг том тренд нь өөрөө энд ингээд би бүр улаанаар тэмдэглээ л да энийг. Том тренд нь энд ингээд яг энд л дөнгөж эвдэрж байгаа те. Дөнгөж нөө тренд ирэх ихний тохио өгч ийн энэ дээр. Тэгэхэд аваачаад энэ доор налидын тренд эргүүлээд тэгснээр бүр higher low, lower биш ээ. Lower high, lower юу higher low гэдэг ингээд тэмдэглэсэн баг юм. Энд яаж явж байгааг сайн ойлгохгүй байна. Манайхаа lower high үүсчлэг бол тэрний дараа lower low үүсэх хэрэгтэй. Энэ lower high-ыг энд lower high гэж мэдж байгаа бол хийх гэж байгаа бол энэ дараа нь энэ доотхоо эвдэсний дараа те lower low үүссний дараагаар бид нэр энэ хоёрын хамгийн холын цэг энэ гэж авч үзээд байгаа шүү дээ. Ингэж тэмдэглээд байгаа шүү дээ энийг бол. Энийг ингээд хамгийн олон цэг үүсээгүй энд үүссэн байхад энийг бүгдээрээ тэмдэглэхгүй ингэж higher low гэсэн хамгийн амин higher low гэдэг ингээд доор нэрлэх энэ зүйл байхгүй шүү заяа. Энд дэр хүмүүс амар алдаад байна. Хүмүүс юм чи яаж явдаг вэ гэхээр higher low, lower low, lower high, lower low, lower high, lower low, lower high, lower low, lower high гэчээд lower low хийгээд энийг ахиж ивдээд higher high, higher low, higher higher low ингээд өсөлтийн тэрийг ингэж тэмдэглэж байгаа шүү дээ. Тэгэхээр зарим хүмүүс маань энэ доор ингэж алдаад шүү. Ийм их алдаа гаргаад байна шүү. Тэгэхээр энэ трендийг эвдэж байгаа энэ уналтын трендийн хамгийн сүүлчийн оройг л бид нэр дээш эвдэж байгаа бол энийг тренд эргэлт гэж харна. Тэрнээс биш энийг ерөөсөө энд ингэж чоч гэж үүсэхгүй шүү. За энэ бол чоч биш шүү. Энэ бол чоч биш. Тренд нь энд яваад хамгийн лов энд дэвтсэн ловын хамгийн өмнөх орой чи энэ шүү дээ. Энийг бид нэр эвдэж чоч гэж үзнэ шүү дээ. Тэгэхэд энэ доор энийг чоч гэж үздэг байна. Чоч гэдэг чинь зүгээр л нэртэй болохоос биш чоч гэж нэрлэлсэн болохоос биш. Юу вэ гэхээр цаанаа зүгээр л lower high л байгаа шүү дээ, тэ? Lower high. Тэгэд lower high гэвдээд энд шинэ higher high үүсэж чинь тийм үү? Higher high. Ингээд тэрэн дараа нь ингээл ихээл ингээл явна шүү дээ, тий? Ингээд явбал энэ маань өөр юу вэ? Higher high үүссэн тий? Энэ lower high higher хамгийн хоолын цэг маань өөр энд байна тийм үү? Энд байна. За тэгсэн чи одоогоор тэгсэн чи зарим хүмүүс шууд ингээд эвдээг байхад энийг шууд higher low гэдэг. Тэрэнд нь одоо бүр ингээд яг энийг ч эвдээг үз. Яг энд яг ингээд явж хахад энийг higher low тэмдэглэсэн байгаа. Higher low яаж үүсэх вэ гэхээр энэ higher-ыг ахиж нэг эвдэж орж ирж бид нар энэ хоёрын хамгийн хоолын цэг те энэ бидний дараагийн higher low гэж үзнэ шүү дээ те. Тэгж тэмдэглэнэ. Тэгэхээр заавал тэр өмнөх юугаа эвдлүүлэхгүй шууд наануу бити тэмдэглэгээ гаргаад таа. Ойлгосноо? Бити тэмдэглэгээ гаргаараа таад. За нэг дэх асуудал юм байна тийм үү. За хоёр дахь дараа lower high-ын дараа ягаад higher low үүсгээд байгаа юм ягаад те. Тийм болохгүй шүү. Энд бол энэ дунд зарим хүмүүс амар эргэлзэж байна. Амар эргэлзээ гарч ин зарим хүмүүс. Тэгэхээр за би бүр шилжээ юуны жинхэнэ шин дээр аваад үзье. За хинийх нь нэлээ. Нэрийг хэлэхгүй зараат за одоох. За юу вэ? За BNB coin дээр байна. За BNB coin дээр.
өдрийн цаг болов уу 4 цаг болов. Энд хүмүүс амар их эргэлзээд байна те. Яг энд. Нэг цаг дээр исэн мөлөө. Одоо энд байна. Энэ яхаа нэг цаг дээр ингээд ороод энд ивдээд ингээд ороод ирц учраас энэ маань тренд энд ирэх нь зөв. Тэгээ эндээс ингээд энд хамаар л да. Яг нөгөө нэг лайн бид нар лайнаар аваад үзье нэг. Лайнаар зурсан чи хартаа ингэж орж ирж шүү дээ. Пан ингээд ингэж орж ирж шүү дээ. Тэгж бид нар хайр өгч харж байна те. Тэгвэл ингэж зурэл та бүр юугаар зурч. За ингэж зурчих заяа. За эндээс ингэ орж ирч те. Ингэж орж ирээд ингээд. За тэгэн гутаа одоо шүү дээ. Одоо тэгэн гутаа энэ ойлгох чинь нардаа. Энэ яг миний зурсан байгааз тэрэнд ингэж орж ирээд ингэж орчоод энийг доош нэг ивдээд энэ хоёрын хамгийн олон цэг маань өөр энд үсэж чинь. Тэгснэ энийг яг одоо энэ тренд ивдээд энд нөгөө нэг чочгод үзүүлж энд үсэж чинь те. Чочж энд үсэж чинь. Тэгчээд ингэж орж ир чинь те. Тэгээ дахиад энэ чочийг одоо энэ чочийг энд үсчээд чочж энд үссэн мөртлөө энийг ингээд дахиж ийш ивдэж байгаа учраас энэ маань тренд ирэх баталгаа болоод энэ хоёрын хамгийн олон цэг маань өөрөө энд болоод яг тренд ингэж явж байгаа байхгүй юу? Энэ болохоор юу вэ гэх тэр энэ болохоор manipulation болно тий. За энэ бол ойлгосон байх гэж бодож байна. За ингээд дундын хөлгөнөр амар толгойн хэрэгжил яг иймэрхүү хөдөлгөөн дэр энийг зүгээр та инк зарим хүмүүс инк заяа бүр болохгүй инк одаарч. За яг тренд зурлаа тий. Бүгдийг ойлгож байгаа дээ. За яг одоо тренд яваад байна. За тренд яг одоо явж гин доошоо. Явж гин. Тэгэл ингэ зураад заяа. За энийг за одоо яг одоогийн тренд заяа. Яг одоогийн тренд ингэж явж байгаа гэж бат. Яг зураа явж исэн ч яаш ингэж явж гин тий. Тэгвэл за окей энэ хоёрын дээшээ задруул тренд дээшээ доошоо задруул тренд доош үргэлжлэнэ. Тэгсэн чинь доошоо задарсан тий. Окей доошоо задарчлаа. За энэ авчирч. За тэгвэл одоо яг энэ хоёрын хамгийн олон зэгч өөрөө энэ тийм үү? Одоохондоо тий. Энэ тэгнүүд за одоо ханш одоо яг энэ range хоёрын год явж байна тий. Яг одоо иймэрхүү range-нд явж байна. Гэт бод заяа. Тэгж хар бүр. Иймэрхүү range-нд явж байна. За тэгвэл энэ хоёрын энэс доошоо задруул тренд дахиад доошоо. Тэгсэн чинь энэ дахиад задарсан тийм үү? За. Тэгвэл энэ range устгах шүү дээ. За устгаа. За окей доошоо задарсан. За тэгэнгუთ энэ хоёрын хамгийн олон зэг маань өөрөө энд болчихж байгаа. За тэгмэд одоо бидэрт энэ range хэрэггүй байхгүй. Тэгвэл энэ өөр багасгачлаа жижигхэн болгочих бүр гэдэг. За жижигхэн болгочих. Тэгэл яг одоо энэ ханш маань өөрөө энэ range хоёр хооронд явж байна. За яг ханш ингэж явж байна те. Яг энэ range хооронд явж байна. Энэ дээшээ задруул энэ ингээд задраад ороод энэ бол энэ чоч болох юм байна. За энэ доошоо задраад ороод ирвэл энэ маань окей. Тэгвэл ханш одоо яг энэ range хооронд явж байна. За тэгвэл энэ хоёрын хамгийн олон нь өөрөө энд байна. За тэгвэл ханш одоо яг энэс энэ хоёр хооронд ханш явж байна гэдэг. Яг ингээ range тодорхойлоод яв. Тэгэхгүй бол тэгээд яг ингээ явцсан чинь нөгөө ханш нь аваачаад юу гэдгийг за нэг иймэрхүү. Яг ингээ явжсэн чинь ханш нь аваачаад ингэж задлчаад ингээд буцаж ингээ тренд хэрэгжээд ингээ явцсан байхад зарим шууд энийг шууд энэ доош ирэхсэн минь тоох ч юм байхгүй те ингэж зурцсан байна. Энэ нэг тоо нөө энэ нэг тоо шүү за ингээ зурна. За энэ хоёрын тренд ирэхний дохой байна. Тэгсэн чинь нөгөөдгөө дахиад ивдчихлээ. За энэ хоёр хамгийн олон зэг маань тренд энд явж гин. За тэгвэл одоо бидэрт энэ өмнөх юмд нь хамаа байхгүй те. Яг одоогийн трендтэй л тодорхойлох байхгүй. Яг одоо би яг аль range-нд яваад байна. Бидний олох гээд байгаа хамгийн гол зүйл чинь яг одоо би ямар цаг дээр одоо 4 цаг дээр ч юм уу нэг өдөр ч юм яг би ямар энэ range-нд яваад байна гэдгийг тодорхойлох гээд байгаа байхгүй. Биш энэ range дотор. Яг сүүлийн энэ range-ийг би яг хаана яваад байна гэдгийг л энэ range нь альнаас аль хүртэл байна гэдгийг тодорхойлох гээд байгаа. Тэгвэл та одоо ингэ заяа зарим хүмүүс ингэж байна. Энэ зураг ингээд өдрийн цаг дээр зурчаад 4 цаг руу оруулсан. Дахиад энэ юу гэдэг энэ зураг бүгдийг ингээд 4 цаг дээр эхнээс нь зураад байгаа байхгүй. Биднэрт яг одоогийн энэ range л чухал. Энэ range. Тэгэхээр энэ өмнөх хэдэр мэдрэл хамаа авахгүй цаа одоохоно энэ өмнөх бол тренд хамаагүй шүү дээ. Энэ ингээд явцсан ч гэсэн биднэрт яг одоо энэ л чухал байгаа учраас те яг одоо тренд доошоо байна гэдэг энэ л чухал байгаа учраас эдгээр бол хамаа авахгүй цаа өдрийн тренд бол. Тэгэхээр 4 цаг дээр яг одоо энэ нэг өдрийн юм байлаа 4 цаг дээр би энэ range-ндээ л зурна гэсэн үг. Яг энийг л 4 цаг дээр зурна. За тэгвэл эн чин дараа нь 4 цагт ингээд зурчлаа дээ 4 цаг дээр. За тэгсэн чи дараа нь энийг ингээд би 4 цаг дээр бишээ өдрийнх дээр ингээд зурсан 4 цаг дээр зурсан чинь range үнийн жижигхэн болчихлоо. За тэгвэл яах вэ? Тэгвэл энэ range дотор л 1 цаг дээр зурна шүү дээ 1 цаг дээр.
За дараа нь тэгсэн чинь нэг цаг дээр зураад 15 ороосон. 15 range үр юм болчихлоо. Тэгвэл энэ 15 энэ дотроо би 5 метр зурна гэсэн үг. Ингээд нэг энэ харах бол жижигхэн болгоод байгаа байхгүй юу? Окей. За энэ нэг юм байна. За өөр нэг зүйл одоо ингэ бүгдээрээ биш та хэдийн зургийн зарим нь яваалаа би өөр зарим нь ойлгохгүй энэ одоо яг ингээд нэг харангуут ингээд те өдрийн цаг дээр тавиад харангуут ингээд сайхан юугаа зурж байгаа энд ингээд амар олон шамбаарлцсан юмнууд. Тэгэхээр ингээд би юу арахаа мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингэ заяа. Яах вэ гэдэг хэрвээ штэ. Юу яа. Ингээд таад гоё юм зааж. За юу вэ гэхээр ингэ та хэд өөртөөхөө энэ одоо намайг хараарай. Өөртөө орой буу алах дээр ярьсан те. За 4 цаг дээр надад зөвхөн 4 цагийн бол харагдан те. За 1 цаг дээр тавингууд л 4 цаг дээр 1 цаг юмнууд харагдан. За тэгээ 15 дээр тавингууд л 4 цаг 1 цаг 15 минут юм надад харагдан. Лайнууд те мэдээлэлүүд. 5 дээр тавингууд 4 цаг 1 цаг 15 5 гэд ингээд цаг руугаа ингээд ойртуулсан ингээд юмнууд гарч ирдэг байхгүй. Иймэрхүү стапыг таад хийчихсэн. Өнөөдөр хичээл дуусаад. За тэгэхээр би эхнээс нь заагаад гээ. За яв яах вэ гэхээр эхлээд та хэд юу хэрэгтэй вэ гэхээр лайн зурлаа тийм үү. За хар өнгөтэй лайн те. За хар өнгөтэй лайн. Лайн зураад 1 цаг те. За тэгснэ хар өнгөтэй болгоч. За тэгснэ энэ дэр 2 дар. За энэ уртан жоо урт болчихлоо. За 2 дар. За тэнгууд энэ дэр 2 дар заяа. За тэгээд текстээ бич. За энэ өөрөө юу хадгалах гээд байгаа. За би нэг болохоор 4 цаг хай гэдэг ингээд хадгалчих. Биш хайр хай гэж хадгалчих. За ингээд хадгалчих те. Ингээд хадгалчих. Тэнгууд энийгээ би нэг зөвхөн 4 цаг те. Энэ болохоор надад өдөр дээр харагдахгүй, daily дээр харагдахгүй. Би 4 цаг за 4 цаг 1 цаг 15 минут дээр надад харагдаарай гэдэг ингээд тохируулсан заяа одоо энийг. Тэгэхээр яг өдөр 2 дараа энэ дээрээ. 2 дараад энэ visibility гэж байна шүү дээ хойно. Энэ дээр дарангуудаа за одоо энэ дээр бичнэ. За энэ надад 15 хүртэл 15-аас 59 тий. За тэнгуудаа надад 4 цаг чинь би өдөр дээр харагдахгүй учраас за 1 цагаас 4-24 хүртэл болно. Тэгэхээр өдрүүдээ бүгдийг чек болон заяа чеклэхэ болиулна гэсэн үг. Секундэж гисэн. За тэгээ хадгалчих. За ингээд 4 цаг бий болцсон тийм. Одоо бол энийгээ яах вэ гэхээр энийг одоо хадгалахын тулд яаж хадгалах вэ гэхээр энэ дээр дараад энэ ардаа энэ 3 дөрвөлжин багаас нэмэхдээ энэ дээрээ дараа. Тэнгуудаа энэ дээр save нэр хамгийн эхлийнхэн save drive template as гэдэг энэ дээрээ дарангуудаа 4 цаг higher high. Тэгээ 4 цаг higher хадгал. За хадгалцсан. Энд үйл яах вэ гэхээр одоо би өдрийн цаг дээр тавингууд нүүдч харагдах болчихж байгааз. 4 дээр тавингууд харагдана. 1 дээр тавингууд харагдана. Тэ? Энэ ингэ харагдаж байна. Тэгснэ 17 дээр тавихаар бас харагдана тийм үү? Одоо харж байгаа 5 дээр тавихаар харагдахгүй. Хойч нь юу вэ? Энийг би 15 хүртэл шүү. Энийг буруударчих. Sorry, ингээ 15 дээр харагдахгүй. За тэгээд би ингээд юм ингээд яачлаа те. За одоо би нэг сая ингээд засчлаа ч засаа дахиад хадгална. Тэгмэл дахиад санах дээр дарангуудаа энэ save drive template гэдэг дараад энэ dot-ын сумн дээр дараад саяны хадгалснаа би энэ дээр хадгалъя те. Нэмж хадгалъя энэ дээр. Replace хийж дээ те. Тэгмэл ингээд за replace хийх үү те. Already exist гэдэг чинь шүү дээ. За тэгмэл одоо энэ 5 минут дангууд саяны харагдахгүй. Яг иймэрхүү хэлбэрээр та өөртөө хийнэ гэсэн үг заяа. За тэгвэл өөр дараагийн жишээ. За би тэгвэл одоо энийг шүү дээ тийм. За энийг тэгвэл би одоо за окей. Дахиад энийг би нэг контролтой тийм контролоо дараад ингэж хуулдаг мэднэс таад контрол дараад маус нь контрол дараад маус. Тэгвэл энэ дэр хоёр дараад. За одоо higher байгаа юм чи надаа би higher low хэрэгтэй тийм үү higher low. За higher low хэрэгтэй visibility нь адилхан зөвхөн нэр нь л өөр тийм higher low. Гэхдээ higher low чинь бид нар higher low доороо хийдэж шүү дээ тэгвэл доор. За тэгвэл энийгээ visibility-г дараад тэгээд дарцсан дээр болцсон байна. За тэгвэл дахиад энэ дөрвөлжин дээр дараа template дээр дарангуудаа save дараад за 4 цаг higher low ингээд бичээд хадгалчихна пан. За тэгвэл одоо надад юу хэрэгтэй? Lower high хэрэгтэй шүү дээ бас адилхан тийм үү? Lower high. За 4 цаг lower high. Энэ бас дээрээ орно гээл. Тэг ингээд хадгалчаад заавал энийгээ ахиж хадгална. Энд дэр бичнэ. 4 цаг lower high. Нэмж одоо шинээр үсгэж шүү дээ 4 цаг lower high. За дөрөв надад яг дараа lower low хэрэгтэй юм уу? 4 цаг lower low. За тэгвэл энийгээ би доороо оруулна. Тэгэд энийгээ ахиад хадгална. 4 цаг lower low. За одоо тэгэхээр яг үгээр одоо хамгийн гоё нь юу вэ гэхээр одоо би нэг юун дээр орлоо тийм үү? За би XRP дээр зураг зурнаа. Би XRP-ийн 4 цагийн шаартан дээр зураг зуръя гэж бодъё те 4 цаг орцсон байна. За би энэ дээр одоо зураг зурна. За энэ бидний higher high байна. За нэг лайн шууд хамаагүй заа ямар ч хамаагүй шууд лайнаа гаргаж ирээл зурчлаа тэнгуутаарда энэ дээр дарахаар ч энэ ард энэ нэмэх тэмдэг байгааз энэ дөрвөлжин темплет дараад шууд нөгөө 4 цагийн higher high дарчин. Түр нөгөө 4 цаг higher гараад ирчихсэн. За тэнгуутаа дахиад шинэ лайн татснаа. За окей энэ higher low хаана. За дараагийн
End те энд дэвтчихэд энд дэвтсэн. Энэ бидний higher low. Тэгвэл энэ дээр дарлаа. Дарчаад энэ дээр нэмэнгуудаа 4 цаг higher low хаана энд байна. Пам. Ингээл явна гэсэн үг. За тэгсэн чи одоо энэ higher low хаана идэж энэ доор идэж. За тэгвэл бид нэрээ 4 цаг lower low-ыг нартаа ингээд пам. За тэгснэ энэ дээр ахаа дараад 4 цаг lower low. За тэгээд энэ нь хоёр хэвчээ энийг дахиад хаана идэж чинь өөнд идэж. Тэгвэл энэ нь хоёр хамгийн олон цаг нь хаана энэ нь те. Тэгвэл энэ маань бидний дараагийн lower high болчих те. Lower high. За ингээд одоо тэгвэл энийг яг би дараа нэг 4 өдрийн тайм дээр дараасан чи байхгүй гэж алга болцсон. 4 дээр харахаа байна. А 1 дээр харангуут байна. Тэ? Тэгсэн чи 5 дээр харангуут байхгүй болцсон. Байхгүй. А тэгсэн чи 15 дээр харахад байгаа. Иймэрхүү гой зохион байгуулалт энэ заяа. За тэгэхээр таад одоо яах вэ гэхээр юу яа? Би зөвхөн жишээг нь тавилаа те 4 цагийн хал тавьсан. Та тэгэхээр одоо яах вэ гэхээр за юу хийх вэ гэхээр биш те. Би энэ дээр ингээд юу яач. За би одоо саяныхаа устгаатай өрөх байгаа. Надад байгаа очснаа наа тэрэггүй дэ устгуул зүгээр X-ээр дараал устгаж. За тэгэхээр би одоо энэний зургийг аваад тавьчих заяа өөр дээрээ. Education өрөөнд тавьчих. Зааж. Энэ надад ийм олон байна тийм үү. За та ихний хэлжинд дээ штэ. А за юу ячдаг зүгээр би бичээд өгöd өгөхгүй бол миний хараа өөрөөр тэмдэглэгдсэн байгаа. За би та бичээд та хэдээр хийх үгээ тэгэхээр эхлээд байна штэ. За өдрийнх заяа. Day higher low, lower high тэгээд lower low. За нэгод энэгээ 4 цаг дээр ч адилхан. 1 цаг дээр ч гэсэн адилхан. 15 минут дээр ч гэсэн адилхан. 5 минут дээр ч гэсэн адилхан. 1 минут дээр ч гэсэн адилхан. За энэ иймэрхүү хийх нь ааштай ойлгосон тий. Өдөр ойлгомжтой юм. За тэгэхээр та одоо яах вэ? 4 цаг өдрийнх дээр хийх юм байна. Higher low. 4 цаг дээр higher low. За тэгснэ ингэж хийн заяа. За тэгчээд биш үү? Дахиад энэ дээр одоос нэмээс өгчээ. Дараа нь бидний өнөөдөр үзэх зүйл байгаа. Block. Над дээр блок дээр харангууд минийх өөр байгаа. Өдрийнх дээр бам. Хардаа ийм өнгөтэй. Тэгээд дээг бичгтэй байгаа. За тэгснэ дараагийнх нь нартаа 4 цагийнх дээр бам арай өнгөтэй. За тэгмээ дараа нь 1 цагийнх дээр арай өнгөтэй. Тэгэхээр бид нар ялгаж сурах байхгүй нэга. Та өнгийн өөрсдөө хий. Бүр амар ингээд нүдэн тусгаар бүр амар өнгө биш тий бүгдийн гайгүй өнгөөр хийгээрээ. Тэгээ 5 минут 15 минут юм байна. За жаарай тэгээд за тэгээд 5 минут болохоор харангууд байна шүү дээ. 5 минут болохоор бас одоо 5 минут гарахаар юм. Гоё юм одоо нэг үгүй өнгөө та мэдэн шүү дээ. Өнгөө тавингуудаа энэ надад хойдлын энийг болохоор ингээд багасгадаг шүү дээ юм тий ингээд жоохон багасгаад айгу харагдчихаар ингээд иймэрхүү болгоорой за. Тэгэхээр энийг яах вэ гэхээр би одоо ингээд 5 дээр харангуут ингээд 1 2 3 4 5 юм харагдчих. Тэгсэн чинь 15 дээр харахаар да 4 болцсон тийм үү? 5 минут алга болцсон. 1 цаг дээр харахаар 15-ын алга болцсон. Тэгсэн 4 цаг дээр тавихаар 1 цагийн алга болцсон. Өдөр дээр тавихаар 4 цагийн алга болцсон. Яг л адилхан хийн. Яа тийм нөгөө нэг энэ дээр 2 дараад өмнө сольж болох visibility руу ороод ингээд цагийг оруулаад тавьчихдаг. Окей. За тэгвэл блокер яах нь бас энэ болохоор line заяа. Line нь за яг ингээд амар сони юм зааж магадгүй гэхдээ та энийг хийвэл зүгээр ах шүү дээ. Дараа нь зурхаж гисэн та ч гэсэн амар блок нь бас адилхан. Day 4 1 15 5 1 минут тэ. За ийм шиг юм тийш үү за. Ойлгомжтой бай тэ. За тэгээд чи би яриг жижиглаа цаараатээ за сүүлийн рейнжийг олох хэрэгтэй. Цаг болгон дээр ялгаж хардаг болох хэрэгтэй. Тэгээд цаг болгон дээр ялгаж хардаг болох хэрэгтэй. Тэс их саяных. Надад өдөр амар зургууд ирсэн. Тэр амар зургтай хүмүүс дахиад ингээд засаад явуулаарай за. Ингээд өдрийнхэн зурагдж байгаа мөртлөө яг сүүл рүү ингээд амар болмоор ийм болцсон. Ингээд зэн дээр юу харахаач мэдэхгүй байна. Яаж харах вэ гэд. Тийм болцсон байлээ. Тийм тэгээд доод дээр нэг юм яхаа бид нар яг сүүлийн рейнжийг л олох гээд байгаа шүү дээ. Тэрийг бол мэдсэн тий. Сүүлийн рейнжийг л олох гээд байгаа. Өдрийн рейнж нэг яаж аваад байгаа тий. Тэгэхээр өмнөх ингээд зурцсан юм бол бид нар тамаа авахгүй байх нь шүү дээ. Daily дээрээ зурчаад яг daily range олцсон бол бид нар өмнөх юм дээр 4 цаг зурх шаардлага байхгүй. Яг энэ daily дээр л 4 цаг зурна гэсэн үг. Яг daily-ийн сүүлийн range-н дээр тэгж явж за. За. Окей, нэг устгалаа. За өнөөдөр шинэ хичээл бид нар шүү дээ. За өнөөдөр юу хэлээ? Supply demand гэсэн тийм үү? За supply demand тий order block гэж зүйл.
За окей, өнөөдрийн бидний хичээл болохоор supply and demand гэдэг хичээлийг үзнэ. За энэ маань болохоор ер нь маш чухал шүү заяа. Доов шиг чухал зүйл supply болон demand гэдэг зүйл маань. Монголоор ярил эрэлт нийлүүлэлт те. Эрэлт нийлүүлэлт. Яагаад эрэлт үүсдэг? Яагаад нийлүүлэлт үүсдэг? Яагаад нэг тийм нэг эрэлт нийлүүлэлт гэдэг зүйлийг авчираад ингээд чартан дээр бид нар ашиглаад байгаа. За данган чартан дээр ашигладаг шүү дээ. Эрэлт нийлүүлэлт болохоор ер нь эдийн засаг болон зах зээл, хөрөнгөний зах зээл бол байнгын байдаг зүйл. Бидний иддэг хатар талах хүртэл эрэлт нийлүүлэлтээс шалтгаалж үнэн тогтдөө шүү дээ, тийм. Тэгэхээр бидний иддэг хатар талхан дээр хүртэл эрэлт нийлүүлэлт байдаг байхгүй юу? Хатар талах яагаад тийм үнэтэй байгаа? Хүмүүс их эрэлтээр их авдаг учраас хатар талахын үн өсдөг. Тэгвэл хатар талах яагаад байгаа? Нийлүүлэлтийг их хийчвэл хатар талахын үн өндөг, тийм. Энэ л хороор зах зээл байдаг зүйл. Тэгвэл үнц нь яаж тогтдог вэ? Үн яаж тогтдог юм? Эрэлт нийлүүлэлтийн хуулиар тогтдог, тийм үү? Одоо би энэ ингээд зурцсан байна, тийм. Нийлүүлэлт ихсээд ирэхээр үн яадаг лээ? Буурдаг, тийм үү? Яагаад хүмүүс худалдаж авах сонирхолгүй болоод ирэхээр үн ундаг. Тэгээд хүн худалдаж авах сонирхолгүй байна, тийм. Одоо жишээл бид нар ингээд жишээ авъя л та. За нэг хот байна. Нэг хотод. Тэгээд жишээ авч байгаа. За тэр хотод л 100 хүнтэй заяа. Тэгээд тэгснэ амар хол байдаг хот заяа. Бүр ингээд амар аслагдсан хот. За тэр хотод биш тэ хатартлах гэдэг. Хатартлах ингээд тэр хот руу хүргэлтээр явдаг заяа. За тэгсэн чи 100 хүнтэй хотод за 100 хүнтэй хотод хатартлах очиж байгаа. За тэгтэл за 100 хүнтэй хотод хатартлах очихдоо яг 100 ширхэг очдог заяа. Ер нь байнгын энгийн үед болохоор 100 ширхэг очдог. Тэгвэл хүмүүс ингээл за хүн болгоо нэг талх авчдаг тий. За хүн болгоо нэг талхтай тэгвэл тэр үеийн үнэ болохоор за нэг 1000 төгрөг байлаа гэж бодъё. Одоо яг ингээл яг эрэлт нийлүүлэлтэнд таарсан тий. Яг үнц нь яг энэ тогтоод байна. 1000 төгрөг. Тэгсэн чинь нэг өдөр нь штэ компани нэг одоо алдагдлаас л биш нэг асуудлаас болоод за нэг төхөөрөмжийн унтраалтай болоод нөгөө 100 байсан хоттой айл одоо хотод ч 100 хүнтэйсэн хотод ч 10 хүн талах очсон. Тэгтэл нөгөө нэг өдөр болгон 100 хүн чинь 100 талхаа авдаг гэсэн чинь гинт 10 талах ирэнгууд л надад ч талах хэрэгтэй, надад ч талах хэрэгтэй, надад ч талах хэрэгтэй, надад ч талах хэрэгтэй хүн болгон дайраад эхлэн тийм үү. Түнгэл нөгөө 10 талахын үн өснө шууд. Яадаг вэ гэхээр хүмүүс авах гад дайраад байгаа учраас энэ авах нь маш их нь тэгтэл за нөгөө оногдох зарагдах хэвээр хэмжээний 10% бай. Тэнгуут л яад нөгөө надад деманд нь ихсээд ирэнгууд л ханш өсөж байгаа. Supply нь багасаад ирчихэж байгаа учраас. Иймэрхүү байдлаар үнсэн тогтдог. Тэ? Иймэрхүү байдлаар үнсэн тогтдог. За. Тэгэхээр эрэлт ихсээд ирвэл үн өсд юм байна. Нийлүүлэлт ихсээд ирвэл үн унд юм байна. Энэ ч гэсэн голд болон биткойн дээр яг л адилхан. Биткойны хэмжээ яг одоо 21 сая ширхэг байгаа тий. Тэгтээ 21 сая ширхэг нь өөрөө яг одоогоор болохоор зах зээл бүр гарч ирээгүй байгаа олборлогдол байгаа. Одоо нэг 19 сая 20 сая биткойн гараад ир захиад сая биткойныг олборлно. Тэгвэл нийт дэлхийн хүн амын тоо өөрөө 7 тэрбум бараг 8 тэрбум шахаж байгаа тийм үү. Тэгвэл тэр 8 тэрбум хүнд үнэхээр бид нэр ирээдүйд крипто гэдэг зүйлийг сураад крипто гэдэг зүйлийг бүр ингээд бид нар байнга арчлаад ирвэл биткойны үн амар өснө. Яагаад вэ? Supply буюу нийлүүлэх хэмжээ нь 21 сая ширхэг байгаа. 21 сая ширхэг. Тэгтэл бидний хүн амын тоол чинь 7.5 тэрбум гээд авчи. 5 тэрбум хүн. Тэгтэл 7.5 тэрбум хүн ингээд биткойныг аваад байна. Яг одоо биткойн үн болохоор $20,000 чинь өөрөө тий $20,000 чинь өөрөө тийм үнцэнтэй байхгүй юу? 21 сая ширхэг учраас ийм олон хүн яагаад вэ? Ирээдүйд энэ маань $20 сая хүрэх боломжтой. Яагаад вэ? Эрэлт нь их, нийлүүлэлт нь ингээд бүр тогтвортой хэмжээтэй байгаа учраас ийм учраас үнцэн тогтдог. За тэгвэл ингээд харъя. Тэгэхээр энийг харъя. За. Чарт энийг бүгдийг нь харыг чарт гэж үзэж шүү заяа. Тэм үү адил. Чарт яг одоо энд яваад байна. Яг одоо энд ингээд эрэлт нийлүүлэлт буюу одоо худалдаж авах болон зарах хүмүүсийн одоо төвшин те хэмжээ нь их байгаа. Яг тэнцүү байгаа байхгүй. Тийм учраас ингээд range үүсгэжсэн аа. Энэ дээр худалдаж авах хүмүүс нь багасаад ирсэн. Надад ерөөсөө би голд хэрэггүй болсоо би худалдаж аммааргүй нэг гэдэг гол нийлүүлэх хүн би яг одоо энд ингээд нийлүүлмээр байна те зарах хүн нэгсээд ирэхээрээ ханш ингээд ийш унж байгаа. Bearish буюу уналтын хөдөлгөөн орж иж байгаа. За энэ мөн адил. Яг л ингээд авцаар хүмүүс маань ингээд те тэнцүү болоод ирэнгууд ханш ингээд тогтвортой нэг төвшөнд явж яснаа
эндээс ахаал худалдаж авах хүмүүс маань байхгүй болоод ирэнгүүт зарах сонирхолтой хүмүүс их, худалдаж авах сонирхолтой хүмүүс бага болоод ирэнгүүт хан шахаад унж байгаа. А тэгсэн чинь яг энэ төвшөнд заяа. За кодыг яг энэ төвшөнд энд чинь баг авахар төвшнийх юм биш үү, тэ? Энд авч болохоор төвшнийх юм биш үү гэж бодоод ирэнгүүт хүмүүс худалдаж авч эхэлж байгаа. Тэнгууд энэ төвшөнд нөгөө нэг хүмүүс чинь хямдхан байгаа учраас их худалдаж аавна. А тэнгууд л зарах хүмүүс нь энэ нэлээд хямдхан зарах гад байна би өөрөө. Би энд алдагдaltaй зарах гад байна. Гэ зарахаа болоод ирэнгүүт л нөгөө эрэлт нь ихсээд нийлүүлэлт нь босоод ирэнгүүт ханш дэше явж байгаа. Тэгээ булиш моментум өсч тэ. Булиш хөдөлгөөн. Энд мэдл. Адилхан баланс явж байснаа. Зарах хүмүүс нь багасаад ирэнгүүт худалдаж авах хүмүүс нь ихсээд ирэнгүүт л дахиад булиш. Яг зах зээл өөрөө иймэрхүү байдлаар хөдөлдөг. Зах зээл өөрөө чарт өөрөө иймэрхүү байдлаар хөдөлдөг. Энэ болохоор эрэлт нийлүүлэлт. Маш амархан энгийнээр ойлголвол ингээл ойлгоно. Энэ унаад байгаа шалтгаан нь хүмүүс supply буюу хүмүүс их нийлүүлээд байгаа учраас л энэ унаад байгаа юм байна. Өсөөд ивэл хүмүүс их худалдаж авах гээд байгаа учраас л их өсөөд байгаа юм байна. За supply demand юм. За бүгдээрээ supply demand-ыг чартан дээр одоо харна. За би энэ бүгдийг устгалаа яг одоо. За энэ байж байгаа юм уу? Дараа нь хэрэгтэй юм да. За байжлыг. За тэгвэл одоо энэ бүгдээрээ supply demand-ыг харан чартан дээр. За би нэлээд олон юуны битээр олцсон байсан. За эхлээд бүлээ supply-ыг харъя. За эндээс эхлэе заяа. За supply-ийн эхлээд жишээг навъя. За ханш одоо эндээс өсч орж ирж байна те. Өсч орж байгаа шалтгаан нь юу вэ? Demand буюу худалдаж авч байгаа хүмүүсийн баярууд маань их байгаа учраас ханш өсчлөө. За тэгвэл одоо эндээс ингээд маш хүчтэй ингээд маш одоо энд ингээд range үүсгэж байгаад ханш унж орчод энд ингээд тодорхой хэмжээний баланс үүсгэсэн байна шүү дээ. Тэгээ range үүсгэчээд ханш эндээс унтсан. Тэгвэл энэ бид нар юу гэж ойлгох вэ? Энэ төвшөнтэй одоо яг нь харж байгаараа таад. Яг нэг энд нэг range үүсгэсэн те. Range үүсгэж хагаад унтсан байна. Тэгвэл энэ бидний энэ болохоор өөрөө supply байна гэдээ харчиж байгаа. Supply. Яг энэ range-ээр. Эхний хэлцэн дээрээс order block олох гэж битгий яараараа манайхаа. Бүгдээрээ эхлээд supply demand-а яг доофтойгоо маш сайн харьцуулаад суурчхад дараа нь order block-ыг барихгүй бол дараа нь хүмүүс яадаг вэ гэхээр энэ ганц order block-ыг барих гэдэг байхгүй юу? Энэ дээр хүлээгээд идэг. Яг үндэ supply chain-д байгаа шүү дээ. Тэгтэл энэ order block дээрээд идэг. Тэгэхээр өөр энэ буруу. За тэгээд энэ supply яасан байна? Яг энд орж ирээд reaction өгсөн байна тий. Энэ supply дээр ханш орж ирээд, буцаж орж ирээд унжаагаад тавсан байна. За тэгвэл дараа нь ихээд supply. Нэг зүйл энийг алга марчиж. Sorry. За энийг авахаас өмнө биш үү? За яагаад бид нэр supply demand үзэгдэлсэн шалтгаанаа хэлгээ мартсан байна? Бид яг үүнийг арилжаан дээр хэрхэн ашиглах талаар мартсан байна. Тэрийг хэлье. За supply demand бол юу гэдгийг ойлгоцсон. За тэгвэл supply demand бид нэр хэрхэн ашиглах вэ гэдэг дээр ойлгох хэрэгтэй. За банкуд байгаа тийм үү? Бид нэр smart money concept-ийг сурж байгаа шалтгаан чи өөрөө нөгөө нэг ухаалаг мөнгнүүдийг сурж байгаа шүү дээ. Ухаалаг мөнгнүүд яадаг вэ гэдгээр бид нар биш дээ. Бид нар энэ зах зээлд өчүүхэн трейдерүүд байхгүй retail трейдерүүд. Retail буюу хуваар арилж яадаг. Одоо хамгийн хамгийн мөнгөгүй хүмүүс байхгүй бидний зах зээлд. Та хэдий сая доллартай байсан ч гэсэн та энэ зах зээлд мөнгөгүй үндэ орно. Тэ? Та хэдий 10 саятай байсан ч та энд мөнгөгүй үндэ орно. Яагаад вэ гэхээр энэ зах зээлийн чи өөрөө банкуд том market maker-ууд банкуд институшнд хөдлөгдөг байхгүй ухаалаг мөнгнүүд. Тэр ухаалаг мөнгнүүд нь штэ энэ хөдөлгөөнийг гаргаж ирээд байгаа. Тэр ухаалаг мөнгнүүд эндээс нийлүүлээд байгаа. Зараад байгаа. Тэ эндээс sale дарж байгаа. Энд дээр sale дарж байгаа. Энд дээр buy дарж байгаа тэр ухаалаг хүмүүс чинь. Тэр ухаалаг мөнгнүүд чинь эндээс buy дараад байгаа байхгүй. Эндээс sale тэгэхээр бид нар ерөөсөө энийг зүгээр те маруу унгаацсан байна. Энийг те хин те энд баазар унгаацсан байна. Иймэрхүү байдлаар ярихгүй. Энэ market maker-ууд унгааж. Тэгэхээр бид нэр supply demand-ыг яагаад ашигладаг вэ? Гэдэг нэг гой зүйл нь юу вэ гэхээр ийм байна.
За энэ жишээн дээр авчдаг. Би эдрийг устгалаа шүү. Эдрийг устгаж аваад энэ жишээн дээр авчи. За энэ supply яасан штэ. Яагаад энэ supply бид нар үзэж байгаа болсон шалтгаан юу вэ гэхээр энэ supply дараа нь reaction өгдөг. За яагаад reaction өгдөг вэ гэхээр market maker болгон том жижиг market maker байгаа тий. Том болон жижиг банкуд байгаа. Одоо хамгийн том хөдөлгөгч хүмүүс болохоор банкуд байгаа. Америк одоо том хүмүүсүүдийн төв банкнууд, Америкийн нэгдсэн төв банк, Лондонгийн төв банк, Токиогийн төв банк тий. За өөр Германы төв банкуд ер нь бол том улсын банкуд маа болохоор том үүрэг гүйцэтгэдэг. За тэрний дараа тэгээ Bank of America байгаа. За тэрний дараа болохоор юу гэхээр институшнууд, байгууллагууд байгаа. Том хөрөнгийн одоо фандууд, одоо том хүмүүсийн хөрөнгийг оруулж байгаа фандууд байгаа тий. За тэгвэл за яг одоо ингээд банкуд тий. За Азийн Токиогийн том банк, одоо Токиогийн төв банк маань одоо ингээд ханшиг унгааж байна. За тэнгуут л юу гэдэг. За Токиогийн дараа Лондон ч юм уу тий. Дараа нь яг тэр унгаасан цэг дээр нь эхлээд Токиогоох унгаачингууд одоо энэ чинь ингээд supply үсгэж чинь шүү дээ тийм үү? Supply үсгэж чинь. За болий. Токио гэхээр Токиогийн Лондон аавна гэхээр болохгүй байна. За энэ зүгээр за Нью-Йоркийнх заяа. Нью-Йоркийн ингээд төв банк ингээд унгааж чинь заяа. За тэнгуут л тэр оройн нь шүү дээ. Нью-Йоркийн төв банкнууд унгаачингуудаа supply үсгэж дараа нь яг энэ supply дээр институшнууд Нью-Йоркийн Америкийн том институшнууд орж ирээд дахиад эндээс reaction өгч унгаадаг. За юу вэ гэхээр supply маань юу вэ гэхээр эхлээд эндээс банкнууд орж ирж байгаа. Төв банкнууд одоо за market maker-ууд орж ирж байгаа. Market maker-ууд өөрсдийн хөдөлгөөн хийж байгаа байхгүй юу? За тэ өөрсдийн одоо байрлал эзэлж байна. Тэгээд би юугаар биччихв дөө. Өөрсдийн байрлал эзэлж байгаа байхгүй позишн авч чинь тий. Позишн авч. За маркет мейкерд өөрсдийн позишн. Тэнгуут л энэ том маркет мейкер шүү. За тэнгуут л дараа нь яадаг вэ гэхээр нөгөө бид нар бүгд л чарт харж байгаа. Тэнгуут л яг энэ төвшөнд ирээд нөгөө нэг одоо ритейлийн дундах ритейлээс том нөгөө институшнууд тэгээ фандууд ч яадаг вэ гэдэг нь энд тэд нэр фенди ордер өгчдөг. Фенди ордер. Яагаад вэ? Нөгөө нэг том банкуд ч эндээс хөдөлгөөнд оролцдог. Тэгвэл энэ дээр буцаж ханшиг өсгөж оруулж ирж байгаад эндээс нөгөө институшнууд фенди ордер өгдөг. Ийм учраас supply demand-ууд ичингуудаа зүйдтэй хатгаад яваад байдаг байхгүй юу? Очоод ингээл маш хүчтэй шулуун сүйдэг байдаг. Энэ л хороо supply л. За энэ дээр үлдсэн тий үлдсэн MMO-д орж ирж. Тэгвэл бид нар яах вэ гэхээр бид нар биш тий. Бидний зүгээр гол зорилго юу вэ гэхээр бид нар энэс хөдөлгөөн авахгүй заа. Бид нар энд дагаж орохгүйгээр эхлээ хөдөлгөөнд явуулчаад буцаж орж ирэхэд нь эднэртэй хамт арилждаг аргыг суралцсан юм бол. Үлдсэн market maker-тэй. Тэгээ жижиг market maker-тэй. За зүгээр тэгээ дунд market maker гэж. Дунд market maker-тэй. За мөн long ч гэсэн ялгаагүй. Яг одоо төв банкнууд те одоо gold ч ер нь бол хямдхан болсон юм байна. Тэгвэл бид нэнд судалтаад авъя. Худалдаад авчлаа. Тэнгууд бид нар ритейлерүүд чинь эндээс ахиж өсгөж чадахгүй байхгүй ханшиг. Тэнгууд л ингээл хөрхий тэгэл дахиад унаад ороод ирэн тийм ханш. Тэнгууд нь яг энэ төвшин дээр үлдсэн market maker-үүд чи яа тийм position pend order тавьчих. Тэгэл ханш дахиад ингээ явдаг. Тэгвэл бид нар энэ supply энэ хөдөлгөөний эхлээд өнжөөд дараагийн яг demand дээр ирэх үед энэ demand-аас бид нар оролтоо хийх. Иймэрхүү байдлаар ярилцаанд хийдэг болно. Ийм учраас бид нар supply demand-ыг ашиглана гэсэн үг. Яг тэр тодорхой бүс дээр ирэнгууд нь reaction өгөх үед нь бид нар ярилцаанд орно. За тэгвэл энийг бүгдээрээ юу яа? Чартн дээр даръя. За түрүү энэ дээр явчихсан тий. За эндээс биш тий. За ингээд харсан чи одоо бүгдээр энэ дээрээс тренд зурах ч өөрөө маш их чухал. За бид нэр хамгийн сүүлчийн higher end байна тийм үү? 15 минут тий. Higher end энэ түүлийн бид нэр higher low байна тий. Тренди higher low-ыг эвдээд энэ мөдөр юу 15 минутын чоч. За тэгснэ хахад энэ хөдөлгөөн ч орж ирсэн ээ. Энэ хөдөлгөөн
доошо трендийг эвдсэн байна те. За эвдсэн. Тэгснээр дахиад breakout structure гинт хийж тийм үү? Breakout structure буюу трендийг доош нь үргэлжлүүлж, үргэлжлүүлэхдээ яаж юм? Энэ дартаа энэ supply энд ингээд ханш range явж орж ирээд ханшийг хөдлөгцсөн байна тийм үү? Тэгвэл бид нар энийг ингэж харах хэрэгтэй. Гэхдээ хөдлөхдөө яаж юм бүр breakout structure хийсэн үдг орж ич тийм үү нартай. Тэгвэл бид нар анзаарна. Окей. Энэ supply одоо ээж бидний supply бүсэлж байгаа. Яг үндэ supply нь яг ийм л байна л та. Гэхдээ би зүүн зүрээр авсан маш ихлэ бүгдээрээ зүүн зүрээр авч сурах хэрэгтэй. Дараа нь order blocker авна. Дараагийн хичээл энэ хичээл дээр бүгдээрээ supply demand-аа ингээд том range-ээр нь авч үзчихэд дараагийн хичээл дээр order blocker руу орно гэсэн үг. Тэгвэл яг үндэ actually бидний үнэн supply маань энд байгаа байхгүй юу? За улаан болгочихлаа. За би нэг авчи. Яг энд ханшийг range явуулж агаад тэгээ авч зарах хөдөлгөөн явуулж ангуудаа эндээс сэлрүүд хүчтэй дарж байна. За тэгвэл бидний нэг юу гэж харах вэ гэвэл бидний нэршлиг сайн хараарай. Supply буюу seller заяа. Supply takes control. Яг одоо удирдлагыг supply-уд маань авцсан байна. Яагаад вэ? Энэ хүчтэй breakout structure буюу трендийг ахиж эвдсэн хөдөлгөөн оруулж ирж байгаа учраас. За энэ маш чухал шүү. Бид нар дараа нь supply болгон хүчтэй байна гэж байхгүй. Supply болгоноос бид нар supply demand болгоноос бид нар арилжаанд орох хэрэггүй байхгүй. Хамгийн гол нь энэ трендийг эвдсэн тодорхой үүрэг гүйцэтгэсэн supply demand-аас л арилжаанд орно шүү. Тэр нь өөр маш чухал. Тэгвэл та үнэхээр ингээ хараа те. Окей, энэ одоо change of character хийсэн байна. Breakout structure хийсэн хөдөлгөөн. Тэгвэл би энэ supply-аас арилжаанд орох нь зүүн байна. Гэт түнгэл яг энэ дотор ороод ирэнгүүт бид нар те. За зарим тохиолдолд supply-ийн 50%, order block-ийн 50% гэж байгаа. Тэгвэл энд арилжаанд ороод TP-гээ хаана авах вэ? TP-гээ дараа нь дахиад энд бидний дараагийн улаа үүссэн байгаа шүү дээ. TP-гээ бид нар энэ хүртэл за TP1 те breakout structure TP1 иймэрхүү байдлаар ингээ арилжаанд хийнэ гэсэн үг. За тэгээ дахиад ингээд бид нар өөрсдөө позишнийг хүлээн штэ арилжааныхаа арга барилыг хүлээн. Оролтынхаа сетапыг хүлээн. Сетап гэдэг нь маш чухал. Тэнгууд л ингээл хайл ханш ингээл заваарал явчихин тийм үү? Пум явж яснаа. За тэгээд ингээд трендийг доош эвдээл яваад. Энэ бидний breakout structure за энэ дэш орж ирээд энэ liquidity-г аваа те. Энэ fake job хийчээ дахиад унтсан байна. Тэгэхэд энэ дахиад бидний breakout structure-ыг дахиад энд хийцэн хөдөлгөөн за окей. Энд бидний breakout structure хөдөлгөөн ороод ирлээ шүү. Breakout structure хийсэн хөдөлгөөн ороод ирлээ. Энд. За тэгвэл энэ хөдөлгөөн хаанаас эхэлсэн бэ? Энэ supply-аас эхэлсэн байна. Энэ supply-аас. Тэгвэл энэ дээр ингээ хүлээн. За би тэгвэл энэ supply-аас арилжаанд орох юм байх шүү. Тэгэл яах нь вэ? Бид дараа нь зааж өгнө. Тэр нүгөө гэхээр одоо 15 минут бидний зүүн үзүүр дээр минут дээр болгож байгаа 5 минут ч юм 1 минут дээр болгож жагаад эндээс оролтоо хийх байхгүй. Тэгээ TP айл хүртлөө. Бидэрэнд breakout structure хийсэн байгаа хөдөлгөөн ядаж TP1 энэ хүртэл. Яа, тэгээ хараад байгаарай. Би яагаад энийг тэмдэглээд байна? Үүрэг гүйцэтгсэн хөдөлгөөн, үүрэг гүйцэтгсэн supply, ямар нэгэн чухал үүрэг гүйцэтгсэн байгааз трендийг эвдэх үүрэг гүйцэтгсэн байна, тийм үү? Тийм учраас би эндээс аавна гэсэн үг. За тэгээ ингээ харж ирсэн чинь завин устгах чинь. Ингээ харсан чинь бас breakout structure энэ доор хийцэн. 15 м хийгээл яваад байна тэрэнд. Тэгчээ дахиад нь breakout structure хийцэн. Гэтэ breakout structure хийхдээ нартаа энэ breakout structure хийсэн supply маань хаана вэ? Ханш унж орчод энд range үүсгэсэн биз дээ. Ер нь range-ийг л та нар supply demand гэж ойлгочих. Ханш доош унаад байгаа бол range үүссэн бол тэр маань supply болоод байна. Ханш дээсээ өсөж явахдаа range үүсгэсэн бол тэр маань demand болоод байна гэж ойлгочих. За тэнгуул дахиад энэ дартаа хараарай. Чухал үүрэг гүйцэтгсэн. Юу ийсэн? Breakout structure хийсэн хөдөлгөөн. Тэгвэл бидний энэ юу манаа яг үндэ энийг ингээд би эхлээд томоор авсан боловч яг үндэ бидний supply маань хаана нэ гэхээр энд байгаа. Энд. Дээрээ хүчтэй унж орж ирж тий. За supply. Тэгээд энэ дээр орж ирэх reaction өгөөл доош унж. За унахтаа бас их хараарай. Breakout structure хийсэн хөдөлгөөн. Тэгвэл би энэ дээр ихэд оролт юм. Хаана нэх вэ? Энэ дартаа энэ supply ус. Яг энд ингээд ханш орж ирчээд range үүсгэж жагаад унтсан биз дээ.
Тэгвэл бид нэр range-ийг авч үзээд тийм үү supply-аар нь. Тэгсэн чинь дахиад эндгээр хатгаад онцсон. За энэ дахиад байж нь харж байгаа. Бүр зөндөө байгаад байгаа. Дахиад энэ дардаа хүчтэй хөдөлгөөн оруулж ирж байна. Бас л breakup structure эсвэл. Тэ breakup structure эсвэл. Хаанаас илгээсэн бэ? Яг энд нэг заваарсан нэг ийм нэг range байна да. Энэ range-ээс орж ирчээд ингээ хийсэн. Одоохондоо томоор аваад байгаа шүү guys. За тэгээд ингээ явж исэн чинь энд нэлийн хүчтэй хөдөлгөөн хийсэн хөдөлгөөн чи энд байна. Тэгтээ энэ маань яаж ийн? Би ингээд авчих. Одоо нэг supply-а хөндлөхгүй гэж яриа шүү. За unrespect хийсэн, за unrespect хийсэн. Монголоор болохоор хөндлөөгүй. За тэгээд энэ supply-г болохоор энд яаж ийн? Энэ supply эндээс унж орж ирж штэ. Хөндлөөгүй дэш шивдсэн байна. За окей энд supply failed-лээ. За окей supply failed-лээ. Тренд эргэж байгаа юм байна. Би тэгвэл одоо demand-аас арилжинд орно. За ингээд demand ингээ харсан чи энэ доор хар та. За бидний хамгийн сүүлд лоорлоо энд байна тийм үү? Лоорлоо буюу breakup structure гэсэн хөдөлгөөн энд байна. 15 минутын breakup structure хийлээ. За энэ breakup structure хийхдээ бидний тэгвэл чоч хаана вэ? Чоч маань энд байна. 15 минутын чоч энд байна. За 15 минутын чоч хийсэн хөдөлгөөн нөр хаана вэ? Энд байна тийм үү? Ийм томдлого орж ирсэн. За яг үндэ яг бүр юугаар бол энд орж ирсэн байна л таар та. Яг энд. За 15 минутын чоч хийчээд тэгвэл бидний supply бүр энд ингээ үүсгэсэн байгааз. Энд одоо нэг энд нэг range үүсгэсэн те. Яг энэ range үүссэн. Тэгвэл энэ range-с яаж ийна? Окей. Энэ өөрөө одоо би өөрөө энэ дээр хүртэл long орж исэн тухайн юу байгаа, түүх байгаа. За тэгээ нэг өдрөө орж хүчтэй орж ирлээ. Тэгвэл энд юу гэсэн байна? Окей. Demand takes control. Буюу demand маань за took control гэжтэй өнгөрсөн цаг дээр юм чи. Удирдлагыг яг одоо гартаа авсан байгаа байхгүй юу? Demand буюу нөгөө buyer-ууд маань удирдлагыг гартаа авсан байна. Тэгээд ханш тийшээ бүр reaction руу явчлаа. За. Тэгтээ н хараараа таад бүр өмнөх тренд эвдсэн том хөдөлгөөн орж ирж байна. Тэгвэл энэ маш хүчтэй хөдөлгөөн. Тэгвэл бид нэр энэ хөдөлгөөн хаанаас орж ирсэн? Demand-ийн хайна. Тэгсэн чинь demand маань хаанаас орж ирсэн байна? Ханш хүчтэй орж ирснээ, жоохон амарж байгаа, дахиж хүчтэй орж ирээд, жоохон амраад тэгснээ эндээс хүчтэй орчихсон. Тэгвэл бид энэ амралтын зэгийг demand гэж үзэж байгаа байхгүй нардаа хүчтэй шууд ороод ирсэн байгаа. Тэгтээ биштэй зарим тохиолдолд ингэ нардаа энд бас нэг улаан хяндал гараад ирсэн. Энэ бидний бас demand болж тэшээ хатгсан. Зөндөө байгаа иймэрхүү зүйл. Тэгвэл бид нар тэгэхээр одоо яах нь ханшиг ингээ гоё уншиж сурах хэрэгтэй. Demand control тэгээд demand хаана demand control-а барьж гин, удирдлага барьж гин, хаана supply удирдлага барьж гин. Тэгээл тэр supply demand дээр нь арилжаануудыг хийгээл яваад байна гэсэн үг. Энийг л олон давтаад байвал тэгээл та supply demand-ыг сайн ойлгоцсон бахад трендэд давхар дээр нь ойлгоод тэгээд яваад тахтал арилжаанаас л айлтдаг. За тэгээд энэ demand-ыг дараа нь хаана хатгах чинь энэ дээр хатгацсан. За тэгвэл одоо ингээ хараараа таад. За бүгд энийг бүр дуустал харъя л та. Demand-ийнхаа жишээнүүдийг авчээ. За тэгснээр одоо breakup structure гэсэн хөдөлгөөн энд байна. За 5 минутын breakup structure. За breakup structure хийсэн хөдөлгөөн маань өөрөө нэлээд хүчтэй хөдөлгөөн орж ирсэн. За яг үндэ ингэж орж ирсэн байна. Ингэж орж ирсэн. За дараа нь дахиад энд орж ирсэн. Тэгтээ бидний энэ demand ажиллаагүй шүү дээ тийм хардаа. Ерөөсө хүндлээгүй байгаа цааш доош ороод орсон. Яагаад вэ? Энд хүчтэй хөдөлгөөн орж ирсэн учраас бид нар энэ demand-ыг фокуслах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр demand болгон ажиллахгүй supply болгон ажиллахгүй. Чухал үүрэг гүйцэтгсэн хөдөлгөөнүүдийг харах хэрэгтэй. Тэгээд ингээ хаан шияасан чинь энд бол бид нар чухал үүрэг гүйцэтгэхгүй шүү дээ. Тэгсэн чинь хаан шүтэж унж орж ид яг энэ demand-ыг орж шалгаад маш хүчтэй явцсан. Тэгвэл одоо маш хүчтэй хөдөлгөөн орж ирж байна. Тэгвэл энэ хөдөлгөөн хаанаас эхэлсэн? Эндээс эхэлсэн. Тэ? Энэ demand үүсгэж байгаад ингээ явсан. Энэ demand-ыг яаж шалгах чинь орж ирээд дахиад шалгаад ингээ явж байгаа. Ийм байна. Supply demand-ыг бид ингэж ашиглана. Түрүүн бид нэг 15 дээр нэг харсан шүү дээ. Нэг candle өөрөө үүрэг гүйцэтгэсэн байсан. Энд тэ? Энд үүрэг гүйцэтгэсэн. Яагаад вэ гэхээр хүчтэй хөдөлгөөн орж ирчээд range явчаад явж байгаа байхгүй юу? Нэг хүчтэй хөдөлгөөн орж ирчээд range яваад явцсан. Тэгвэл юм бид нар энэ range чинь энэ demand юм байна. Яагаад вэ гэхээр одоо энэ
buyer явж байсан те хүчтэй хөдөлгөөн явж байсныг хүчин саарамжаад ирэнгүүт ахиж те тусалж өгж байгаа demand юм байна гэдэг ингэж харж байгаа. Тийм учраас ганц candle ч гэсэн өөрөө supply demand болдгий шүү гэдгийг хэлмээр. Бид нар тэрийг дараа нь order block буюу дараагийн хичээл дээр үзэх order block-оор илүү нарийн аваад үзчихнэ. Тэгэхээр тэрнээс ганц болтгоо. Аль удаан бөгөөд таад ойлгомжтой юм наа. За энэ дэр ингээ харъя. 1 минутын дээр харуулж байгаа. Би энэ хөдөлгөөнийг барьж авах юм байна үзэх гэдэг харах гад байна л да. За энэ дээр яг одоо энэ change of character хийгээд break of structure хийснээр бус George liquidity аваад тэгээд энд нэг demand л байх шиг байна л да. Энэ 1 минутын demand байна. Тэ дээшээ жоохон алдсан 1 минутын demand. Тэгтээ стил хүчээ оруулж ирж явсан байна. За нэг минут энэ дээр гож шалгаа. Доороос юм байна. Доороос нь тэрэнд ирсэн бүс танаа энд ирсэн. За энийг 5 м авчлах юм дөө. Яадах. Ан 5 м зарагдахгүй нэ тий. За 1 м. За энд. За ханш унж орж ирж байна тий. Унж орж бол бидний хамгийн сүүлчийн лоорлоо энд үүсчээд одоо break of structure штэ 1 м break of structure энд үүсээд дараа нь бидний хамгийн сүүлчийн лоорлоо үүсэнгууд хамгийн сүүлчийн лоорлооваа дээш ивдчихин дээш ивдтээ тэгвэл хамгийн сүүлчийн лоорлын өмнөх оройгоо энд ивдчихэж штэ тэгвэл энэ маань нэг өмнөдийн change of character тий. Change of character тэгвэл change of character маш хүчтэй 2 3 candle ивдчихэнгуудаа буцаж унж орж ирэхдээ энэ бидний юу үүсгэж чинь demand үүсгэж чинь энэ нэвт тийм үү яг энэ төвшөнд орж ирлээ range явлаа дээш ивдсэн тэгвэл бидний 1 м demand гэдэг тэгвэл энэ demand-аас оролтыг үлээх нь штэ тий. Тэгээ яаж н орж ир шалгаад дараагийн break of structure гэж явж штэ дээш. Иймэрхүү байлаа. Тэгэхээр бидний стратеги өөрөө миний яг ингээд IG дээр орлоод байгаа ер нь арилжаанд ордог стратеги нь юу вэ гэхээр яг л энэ supply demand-ыг маш сайн хардаг. Яг ямар энэ яг ямар order block яг ямар supply demand нь хүчтэй ажиллаад байна. Трендийг эвдсэн юм байна order энэ supply demand нь. Трендийг эвдсэн юм өөрөө. Трендийг эвдээг юм уу? Энэ яг би яг оролтоо хийх нь зөв үү, буруу юу? Яг энэ төвшөнд ч гэсэн би энд оролтоо хийв өөрөө. Би хаана хүлээж ирсэн? Яг энд хүлээж ирсэн. Би бүр юун дээрээ нөгөө mentorship нэгийнхаа Discord дээр те нэгийнхаа өрөөнөдөр оруулсан. За би Euro USD би энд ирэхэд арилжаанд ормоор байна. Энд ирэхэд арилжаанд ормоор. Тэгэл яг орж ирсэн. Орсон тип явсан тэр. Тэр энэ өөрөө demand-ыг би хүчтэй гэдгийг мэдээд байна шүү дээ те. За нэг зүйл юм зүйл. Би буруу энэ арилгацсан шүү. Биччихсэн юм арилгачлаа. За дараагийнх нь юу байлаа? Зараат. За supply demand-ийн text control-ыг үзсэн те. Supply demand-ийн text control гэдэг нь юу вэ гэхээр саяны яг удирдлагыг авч чадчихэв үү? Удирдлагыг авсан text control-ууд мөн байна уу? Удирдлагыг авсан supply demand-ууд мөн байна уу гэдгийг шалгаад байна шүү дээ. За тэгвэл одоо энэ дээр хардаа таад энэ 4 цаг цав 1 цаг руу оруулж байгаа харъя. За энэ дээр. За энд break of structure 1 минут 1 цагийн break of structure хийсэн байна. Break of structure хийсэн байна. Тэгээд энэ break of structure-ыг авчиж байгаа гэдэг нь энэ байна. Тэгвэл энэ бидний change of character юм байна. За тэгснэ change of character гэж байгаа. Тэгвэл энд бидний нэг demand чи хаана үүссэн байна? Энд үүссэн байна тий. Энд бидний demand байгаа юм байна. За тэгснэ штэ. Дараа нь break of structure хийсэн хөдөлгөөн энэ дээр. Break of structure хийсэн хөдөлгөөн. 1 цагийн break of structure. За тэгвэл энд бас тэмдэглэн шүү дээ. Энэ хүчтэй хөдөлгөөн мөн. Яаж юм? Ямар ч улаан ялгүй шүү дээ. Энэ ч бас хүчтэй хөдөлгөөн мөн. За. Тэнгуул хараарай. Надад энд ч бас энд ингэ demand өссөн. Одоо demand нэг энэ хавьд өссөн биз дээ. Яаж юм?
range яваад унж орж ирээд range яваад унжаа дахиж range яваад дээш өсөөд range яваад буцаад дээш өвдсөн байна те. Тэгвэл хамгийн их range явсан бүс нь энд байгааз энэ бидний demand. Тэгвэл лад хоёр demand би айл хэлж шалах уу? Яг тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарна гэсэн үг. Яг тухайн үед ханшчин яг орж ирээд байна штэ. Орж ир шууд энийг эвдлээ явчих чинь үү? Эсвэл яг орж ирээд энд ингээд range үүсэх чинь үү? Тэгвэл бид нар яг энэ range дотор нь жижиг цагаар харж байгаад оролтууд байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хоёр төрлийн оролт байгаа шүү манайхаа. Та алийг сонгож болно. За яг ингээд орж ирэх демандыг хүндэлсэн байна тийм үү? Орж ир шалгаад хүндэлсэн байна. Тэгвэл та хоёр яг демандыг тодорхойлж жагаад яг би демандын дээр ирэхэд нь арилжаанд ороод TP-ийн демандын доор тавьж жоох stop loss томтой л авах. Энэ stop loss сохиулж штэ. Тэгээд ингээд харуул би энэ хүртэл одоо хайраа ивт хүртэл харнаа гэдэг ингээд. Яагаад вэ? Бидний энэ Birkhoff structure за энэ дараагийн бидний Birkhoff structure энэ хүртэл хэлж. За тэгвэл зарим хоёр нэг ихний оролтны. За тэгвэл дараагийн оролтны яах вэ гэдэг нь яг одоо өөрийн чинь харж байгаа деманд дээр ирэх үед та ахаал доо харна гэсэн үг байна. Доо харал доо таны талд ирэх юм. Тэгвэл яг энэ дахиад энэ дотор жижиг цагийн демандыг харна гэсэн үг. Тэгээд талж байгаа юм гэсэн. Тэгэхээр ийм хоёр дахь оролт нь юу гэхээр одоо том цаг арна шүү дээ. Энэ дотор за жишээлбэл би энийг би юу ачиж 15. Одоо тэгэхээр яг ингээд нөгөө нэг demand бүсийг авчлаа штэ тий. Энэ вирус оролт хийж амжихгүй штэ. Одоо энэ шууд хатгаал ингээл үе яах вэ гэж шууд авцсан тий. Тэгвэл ингээ 15 минут 5 минут хараад болно. За 5 минут харж байгаад энэ дээр ингээ ахаад харна. За окей. Миний demand бүс хаана вэ? Энд нэг demand бүс байна ахаад энд нэг demand бүс байна. Энд нэг demand бүс байна. Энэ хүчтэй хөдөлгөөс энэ эвдэхэд би энэ demand дээр ирэхэд би энэ арилжаанд ороход хүлээ харъя. Энэ арилжаанд орох гэж үзье. Ягаад нөгөө нэг амар том тавьчихжсэн. Ийм тавьчихжсэн зовлос ч одоо яаж ийм жижигхэн болчихлоо шүү дээ тий. За тэнгууд ингээ дахиад чанашаа таарна. За ерөөсөө дэшээ тэрийг ивч чадахгүй байна. Окей. За энэ хүчтэй хөдөлгөөн шигээ дахиж дэшээ тэрийг өргөжлүүлэхгүй байна. Тэгвэл миний арилжаа өөрөө энд би энд арилж байгаа хүлээн. За ерөөсөө эвдэж чадахгүй байна тийм үү? Ерөөсөө дэшээ тэрийг хүчтэй эвдэж чадахгүй яваад байна шүү дээ. За хартаа нөгөө нэг ихний деманд дээр ханш орж ир чинь тийм үү? Stop loss энд. Тэгвэл одоо би энэ дээр арилжаанд орцсон. Одоо би ингээд том цаг руугаа даарна. За яаж байгаарай. Би чинь яг хаашаа харж арилжаанд орж байгаа вэ? Нэг өөрөг нь эргүүлж харна шүү дээ. За энд би хүчтэй том трендийн демандыг барьцсан байгаа. Гэхдээ энэ демандыг чеклсэн. Тэгсэн яг унж орж ирж байна. Гэхдээ би энэ value хийгдсэн буюу энэ үн цэнтэй энэ чек одоо respect буюу хүндлэгдсэн. Тэгвэл би энэний TP-г хамгийн ойрын TP хаана. За миний TP1 тэгвэл окей. Би TP1-гээ ер нь бидний эцсийн зорилго энд юм байна. Энд юм байна. Холын TP энд. Тэгтээ энэ маань хэж унжуучих боломжтой. Яагаад вэ? Том цагаараа уналтын трендтэй байгаа учраас. Тэгтээ надад энд тренд ирэхсэн. Энд дэше Birkhoff structure хийгээд байгаа учраас би ер нь энэ хүртэл харж болох юм байна ихний TP гэх. Тэгээд үл яах нь. Тэгтээ би 5 метр арилжиж байгаа шүү дээ. Биш ихний TP биш. Холын TP болохоор бүрэн дээшээ те. Бүр дээр дээшээ. Тэгтээ би ихний TP-гээ энд. Нэгдүгээр TP. За тэгвэл хоёрдугаар TP хаана? Хүчтэй supply бүсүүд дээр. Трендийг эцсэн supply. За хоёрдугаар TP энд байна. Энэ TP. Тэ TP2 supply. За тэнгуут TP3 энэний дээр тий. За тэгээд ингээд ханшаа явуулж үзэх байхгүй. Энэ дахиад stop loss бүр хамч явж шүү. За stop loss ангуу дахиад цагаа жижигхэн болоод дахиад саяны шиг зурна гэсэн байхгүй. Тэгэл яаж ийн нөгөө нүс рүү орж ирж штэ. Энд ирсэн та хараараа одоо тэгвэл байж энд биш дахиад би 1 минут болгож болох нь. 1 минут болох юм болов үзье. За 5 минутаар үзье. За 5 минут харангуут хардаа. За 5 минутын тренд биш үү? Би нэг дахиад энэ stop loss цохиулсан гэж бодсон. Би энэ зүүн дээр stop loss цохиулчлаа сая тий. За тэгвэл дахиад 5 минутаар харна. За энэ бидний Birkhoff structure. За энэ дахиад Birkhoff structure эзнэ. Энэ бидний change of character гэж.
Change of character-ээс нэгдвэл энэ яадаг гэдгийг энэ stop loss энэ liquidity болдог байхгүй. Бид нар дараагийн хичээлүүд дээр үзэн liquidity-ийн талаар. Гэтэ би одоо энэ дээр үзчихье. Яг миний оролтын хувьд бол. За liquidity авлаа. Liquidity авчвал бидний demand дараа нь хаана үсэж чинь? Энд үсэж байгаа байхгүй demand маань. Тэгвэл би энэ дээр оролт хийх нь шүү дээ. Энд оролт хийгээд stop loss ахаал саяны түрүүнийхээ газар. Энд. Тэгээд ингээд ялж яадаг гэдэг. Зарим тохиолдолд нэг удаа stop loss цогцолно, хоёр удаа stop loss цогцолно. Яагаад бидний рестор орч өндөр шүү дээ. Бид нар том трендээ ойлгоцсон. Тэ? Том трендээ ойлгочод байгаа байхгүй юу? Том тренд чи юу юм? Дээшээ яваад байгаа. Би demand ойлгосон. Энэ том demand маань шалгагдсан. Надад эндээ шалгагдах demand байна. Тэгэл энэ дээрээ та өөрөө ингэж юу байдаг вэ? Одоо энэ дээр ингээл сайхан за окей. За миний шалгах гээд байгаа demand дээр бас ахаал энд ирчлээ. Би энэ demand дээр ирэхэд нэг шалгана гэж бодож байсан. Энд дээр ахаад нэмий. Ягаад вэ? Тренд нь дээшээ тодорхой байгаа. Тэгээд ингээд арилжаанд scaling хийж явдаг байхгүй, stacklж явдаг, нэмж арилжаанд ордог. Иймэрхүү аргыг бүгдээрээ суралцсан. Яг тиймэрхүү зүйл зөндөө байгаа. Та ингээд supply demand болгон ажилтдаг гэсэн үг бол биш. Одоо түрүүн бид нар харсан шүү дээ. Одоо энд одоо жишээлбэл энэ хүртэл ингээл те. Энэ хүртэл ингээл бас range байгаа те. Энд 15 минут те. Энэ 15 минутын range маань өөрөө те. Энэ demand маань өөрөө ямар нэг өөр гүйцэтгэх байгаа хэвээр. Яагаад вэ? Аль demand нь өөр гүйцэтгэх. Тэгэхээр нэг хөдөлгөөнд олон demand авах тохиолдол байгаа. Одоо шил энд нэг импульс амар том импульс явж шүү дээ те. Энэ импульс гэхэд хэдэн demand байна? 1 demand, 2 demand, 3 demand. Тэгчээд хамгийн сүүлд нь 4 demand байна тий. Тэгвэл энэ олон demand-аас яг аль нь надад чухал юм бэ гэдгийг олох хэрэгтэй байхгүй юу? Одоо ч энэ дээр ч гэсэн хараа л та. Энэ дээр ч гэсэн бас олон demand байна. 1 demand тий. Энэ дахиад 2 demand. Тийм ба тэгэхээр аль нь чухал вэ гэдгийг харна. Тэгэхээр аяанда та ингээ хараад ирэхээр аяанда ойлгодог болно гэсэн үг. За тэр нь яадаг вэ гэхээр за одоо ингээд заашил бүгдээ энд ингээл таны босдгат. Энд амар олон demand байна гэж ярьсан шүү дээ. Бид нар day trader тийм үү? Бид нар day trader та хамгийн түрүүнд эхлээд би day гэдгийг ойлгох хэрэгтэй. Day trader маань юу гэдэг нь бол нэг хамгийн томдоо 1 цаг. За тэрнээс доошо цагуудын supply demand-ыг харж арилжна гэсэн үг. 1 цаг тэрнээс доош шүү. 1 цаг байж болно. За 15 минут, 5 минут, 3 минут, 1 минутыг харна. За тэнгууд бид түрүү хэлсэнчлэн одоо энэ demand байна те. Энэ demand байна. Энэ demand байна. За энд бас demand байна. Энэ demand яасан ажилласан биш тийшээ. Ийм хөдөлгөөн орж ирсэн. Эн чинь бас том бохгүй юу? Бид нар арилжаад энэ чинь 300 pip хөдөлгөөн орж ирсэн биш үү? Биш 30 pip хөдөлгөөн орж ирсэн. Том хөдөлгөөн. За тэнгууд одоо энэ demand шүү дээ. Ирээд нэр reaction өгч байгаа болоод буцаа унчлаа шүү дээ тийм үү. Тэгвэл энэ төвшөнд яаж ийн гэхээр энэ төвшөнд ямар ч нөгөө бидний хүлээгээд байгаа жижиг сахин трендинд эргээг байхгүй юу? Та энд харуул. Тэ бид нар 15 минутын тренд энд ирэх гээд шүү дээ энд. За 1 минутын тренд дээр харуул 1 минутын эргээд явсан боловч энэ дээр ирсэн ингээд та нэг иймэрхүү мөрхөө арилжээж болох гээд байгаа байхгүй юу? А тэгтээ эндээс хэрэг тренд иргэсэн бол энд орж байгаа трендэд би нэг энэ хүртэл харах гэдэг шүү дээ. Ер нь яагаад вэ? Энэ том импульс яваад correction орж ирээд импульс явж байна гэж би энэ хүртэл TP харах гэдэг. Тэгвэл би ядаж энэ хүртэл TP харж бол ядаж 5 минутынхаа трендийг харах байхгүй юу? Энэ demandаас та арилжаанд орохгүй ч гэж болно. Хамаагүй. Хамгийн гол нь энэ demand чинь хөндлөгч чинь үгүй гэдэг ихлээр сайтар ойлгох хэрэгтэй. Хөндлөгч чинь үгүй. Хөндлөгдөд ирэнгууд яадаг вэ гэдэнгууд ханш дээшээ явлаа. Тэгэл яг та энэ дүүл дээшээ яваад байгаа та энэ дунд нь жижиг цагийнхаа demandыг харах байхгүй яг түрүүнийх шиг. За энийг юу вэ? Таах энийг харъя. Энийг би энэ доор энэ нөхцөлд яаж үснэ хартай ингэ шалгыг давуу доош явц те. Энэ ч гэсэн артаа нөгөөний demand чи шууд татгаж штэ. Түлэн дээр арилжаанд орохгүй байх нь штэ тийм үү? За тэгэд нараарай. За тэгвэл би энд ингээд арилжаанд орох гэсэн чи энэ төвшөнд яаж ийн харъя. 1 минутын дээр бид нар ингээд яг ирчин гутаа реакшн өгч чадаа юу. За 1 минутын дээр хардаа хүчтэй хөлгөө орж ирсэн маш хүчтэй реакшн өгсөн юм тийм үү demandаас. Demand болон supply-аас маш хүчтэй реакшн өгдөг шүү. Тэрийг энийгт анхаарах хэрэгтэй. За реакшн өгчөөд
change of character хийж юм энд. Тэгвэл бид нар энэ арилжаанд орохгүй ч гэсэн бол та цаавал нь 15 метрийн демонтроос арилжаанд орох ёстой гэсэн бол биш байхгүй юу? Та Монгол эндээс reaction аваад тэ эндээс ингээд хөдөлгөөн орж ирээд трендийг эргүүлж чадчихна уу гэдэг нь өөрөө чухал. Эндээс үнэхээр хөдөлгөөн орж идэн дараагийн энэ тренд эхэлж гинэ үү гэдэг нь чухал байхгүй юу? За хамгийн найдвартай хамгийн амархан арилжаа юу вэ гэхээр трендийн төгсгөл биш, трендийн эхлэл биш, трендийн дунд арилжаанд орох арилжаа хамгийн амархан арилжаа гэдэг. Энийг маш санаараа манайхаа трендийн төгсгөлт ч биш, трендийн эхлэлт ч биш, трендийн дунд арилжаанд орж авах нь хамгийн амархан байдаг. Ер нь ихэнх амжилтанд хүрсэн арилжаач тэгдэг байхгүй юу? Би ерөөсөө трендийн үзүүр барих гэж дайрдаг. Би трендийн эхлэл барих гэж дайрдаг. Би зүгээр л тэр трендийн голдоо тэр дундыг барих гэж үздэг. Тренд нэг эхэлчихэд та тэр трендээ ойлгоцоход трендээ дагуу арилжаад байвал бүр маш чухал. Тэ? Тэгэл да энд орол за би энэ тренд авчи болоо. Арилжаа авчи энд орол энд авчи болоо. Тэрнээс би энэ барьж авах гал энд үзэр барьж авах гэх ерөөсөө би энд үзэр бариад энд үзэр барьж авах гэж дайрдаг байхгүй юу? Би энэ дээр яасан уу? За энэ дээр болохоор би энд арилжаанд орчоо TP-г энд авцсан. Одоо заавал энд тэрх шаардлага байхгүй. Яг л би энд мэдэхгүй шүү дээ. Энд дан ширээд унах юм. За тэнгууд л одоо энэ дээр нөгөө нь биднийг 15 минутын demand chain reaction өгчлөө шүү дээ, тэ. За тэнгууд одоо 1 минутын дөрөвний хэлсэнчлэн 1 минутаар ингээд 6 сурч байгаа. 1 минутаар харна шүү дээ бид нар арилжаанд орохгүй хүлээж байгаа юм чи. Change of character хийлээ. Тэгвэл бидний demand хаана үүсэж гинөө? 1 минутын demand энд үүсчихлээ. Тэгвэл да эндээс арилжаанд орох байхгүй юу? Тэгээ TP энд. Тэгэд биш establish TP1 тэг TP2 хаана 15 минутын чочоо. TP1-гээ та 1 минутын дээр оролт хийсэн бол 1 минутын дээр заавал ав. Тэгээд TP2 буюу одоо тэгэхээр TP1 TP2-г гайхчих магадгүй. Юу гэсэн үг вэ гэхээр та зүгээр багаар оролтоо 2 удаа л хийчих. Нэгийг та 1 минутынхаа одоо трендийг цаашаа өргөжлөх дээр авах юм байна. Нөгөөдгийг одоо яг 1 минутын дараа 15 минутынхаа трендийн чоч дээр авах юм байна. Тэгэл ингээд хүлээж авах хэрэгтэй байхгүй юу? Ийм хариултуулж чадсан уу танд? Тэгэхээр supply demand болгоныг та бүр яг бүр ороод бүр үзээд авах шаардлага байхгүй. Тэр demand чиглэлд ажиллаж гинэ үү гэдгийг эхлээд шалгах. Өө за ажиллажлаа. За тэгвэл одоо би жижиг зураг оръё. Тэгж явбал маш аюулгүй бөгөөд маш тогтвортой бөгөөд маш амархан арилжаад хийж болно. Одоо та хэд ингэн заяа supply demand заагаад очих хүмүүс яадаг вэ гэхээр энэ supply demand болгоныг хэрэг шалгаад идэх байхгүй. За окей за одоо тэ за одоо энэ demand байна. Энэ demand тэр би ирлээ. Энд нэг орлогоо establish өгөх. За энэ demand reaction өгчлөө. Энд нэг орлогоо establish өгөх. За бойл яшиг энэ ажиллахгүй мэн хаяад явлаа. Тэнгууд нөгөөдг нь яаж нэг гэхээр яг энэ demand дээр ирээл энэ demand дээр ирээл дахиад ирэн өргөжлөг явчихдаг. Ийм баг. Тийм учраас цагуудаа сайн ойлгоод та demand болгоноос бүр барьж авах гэдэг шаардлага байхгүй. Үнэхээр том demand-аа ажилуулчаад тэрнийхээ дараа жижиг demand-аас арилжаануудыг хийх боломжтой гэсэн үг. За тэгвэл бүгдээр өнөөдөр нэг арилжааны сетап сурнаа. Энэ нь юу гэхээр яг л энтэй адилхан. Энийг болохоор Quasimodo гэж ярьдаг байхгүй юу? Quasimodo гэдэг паттерн сурна. За Quasimodo нь яадаг вэ гэхээр тренд доош унлаа, унж орж ирлээ. Өслөө. Яг иймэрхүү өссөн байгаа төгсөлт. За яг одоо ингээд тренд дээш доош breakers structure гэж юм тийм үү? 15 минутын breakers structure. За breakers structure. За breakers structure. Тэгснэ энд хамгийн түрүүнд change of character гэж. 15 минут change of character. За би нэг жоохон доошлуулж. За тэгвэл change of character хийсэн тийм үү? Тэгвэл одоо бид нар тэгвэл окей change of character хийж байгаа бол ийшээ тэгвэл одоо нэг breaker structure хөдөлгөөн орж ирэх юм байна да гэд нэг юутай олчиж штэ хүлээлттэй олчихлоо тий. Breaker structure хөдөлгөөн орж ирэх юм байна хүлээлт үүсчин тийм үү? Тэгвэл бид нар энэ change of character буюу тэ энэ change of character-ыг эхлүүлсэн demand-ыг хань. Тэ за тэгвэл demand гэсэн чинь окей за энд
хүчтэй demand байгаа юм байна яг энэ төвшөнд. Одоо юу гэдгийг ханш одоо энд ингэж орж ирсэн ээ. Нэг иймэрхүү байдлаар үүсчээд ингэ явцсан юм. За энийг би ингэж нэг болгоод улаан ногоон болгочих. За иймэрхүү байдлаар ханш үүссэн заяа гэдэг. Тэгвэл бидний нэг үгүй тэгэхээр окей. Энэ өөрөө за тэгээд энийг нэр болно хэлэх юм болчих. За тэгвэл энд бас нэг supply байгаа тийм үү? Энд нэг supply байгаа штэ. Яагаад вэ? Нөгөө нэг өмнөх lower level чинь доош breakup structure гэсэн supply энд байгаад байна да тийм үү? Энд supply байгаа тий. Одоо энэ хөдөлгөөнийг оруулж ирсэн supply байгаа штэ. За энэ хөдөлгөөнийг оруулж ирсэн supply. Би энийг болохоор улаанаар тэмдэглээд энийг би ногооноор тэмдэглэж. За тэгвэл энэ supply яаж юм гэдгийг энэ supply failдсэн. Яагаад вэ? Нөгөө нэг доошоо ханшийг дарах ёстой байсан supply чинь энэ доошоо ханшийг ингээд ороод ирэхэд нь доошоо ханшийг дарах ёстой байсан supply чинь өөрөө энд дарж чадлаггүйгээр failдж байгаа байхгүй failдсэн. Тунгал яадаг вэ гэхээр supply failдчлээ. Тэгвэл энэ бидний энэ demand маань өөрөө ханшийн нэг контрол удирдлагыг гарт авчлаа. Тэгвэл энэ юу вэ? Demand тэ за text control гэж хэлсэн. Text control. Demand маань контролыг гарт авчлаа. Тэгвэл би оролдоо эндээс хийн. Энэ demand дээр ихэд би оролдоо хийгээд TP1 за тэгээ TP2 3 гэдэг ингээд аавна гэсэн үг. Энэ паттерн маань өөрөө юу вэ гэхээр энэ бол Quasimodo арилж. Quasimodo паттерн гэж ярьдэн шүү. Арилжааны setup. За энэ өөрөө Quasimodo паттерн шүү. За. Энэ бүх зөндөө харагдана. Яаж юм? За ихэнх таглаад тийм. Хаш доош яваад тийм. Энэ supply бол ажиллаад байна шүү. Энэ supply болгон цаг ингэж байгаа гэдэг. За энэ supply ажилласан тийм үү? За энэ supply маань supply зөв контролыг аваад тийм. Өдрөг гартаа аваад ингээд ханшиг унахад байгаа байхгүй. Энэ ч гэсэн бас нэг байсан. Supply маань за энд тань ингэж орчих. Тэнийг жоон тийш татвэлээ. Энийг ингэж орчих. Энэ supply ажилласан тийм ханшиг унгац. Энэ supply маань ажиллаад ханшиг унгац. Тэгсэн чинь дараагийн энэ supply үүсгэж энэ supply маань ханшиг унгах хэрэгтэй байсан чинь яаж failчж байгаа байхгүй. Ханшиг failдээд тэгээд нөгөө ханшиг тийш гараад ирсэн. Тэ? Энд тийш гараад ирсэн. Тэнгууд бидний change process ингэж үүсэж байгаа байхгүй. Өмнөх нөгөө нэг сэлүүд маань ханшиг унгах хэрэгтэй байсан боловч эндээс тэ эндээс ханшиг унгах хэрэгтэй байсан боловч failдсэн учраас бидний supply маань failж байгаа. Тийм учраас demand маань тийгч контрол гарт авч. Тэгээд эндээс дахиад ханшиг тийш хөдөх ханш тийш орж ирэх ёстой гэдэг хүлээлт үүссэн учраас бид эндээс арилж гарч байгаа байхгүй. Энэ бол өөрөө юу гэж нэлэхгүй гэдэг энэ бүгдээрээ Quasimodo паттерн. Quasimodo паттерн. За энэ бол бидний арилжааны setup шиг байсан. Арилжааны setup. Quasimodo илүү тоо илүү Quasimodo илүү. Quasimodo юм шүү. За би энэ зүрийг аваад тавьчих. Head and shoulders яадаг вэ? Head and shoulders чинь унж орч ичээд ингээд нэг юм хөө байлаа өнгөсдөг шүү дээ. Тэгээ энэ ямар ч болно яадаг энэ мөр гэж үлдэх те. Бид нар head and shoulders гэж ажиллах үе юм. Гэтэ энэ Quasimodo паттерн маань өөрөө эндээ хамгийн чухал шүү. Change of character гэдэг зүйлдээ хийх учраас Quasimodo гэж байна. Тийм байна. Тэгээд энэ supply маань өмнөх supply маань failж байгаа учраас Quasimodo гэж байна. Тэгээд demand маань контрол явж байгаа учраас Quasimodo гэж байна шүү. За бид жишээ авч үзье. За энэ бүх зүйл бас тат юм. Яа. Quasimodo зөндөө үснэ. За энэ дээр та. Яг түрүүний бид ярьсан. Энд яаж байна? Change of character аваад change of character. Тэгээд automatic change of character хийхэд үссэн supply нь хаана? Чи demand нь хаана? Энд нэг range үссэн байна тийм үү? Ханш өсчөөд тэгээд эндээс хартаа ханш өсчөөж ирчээд эндээ улаан кандл үргэлжлэн штэ. Ганц кандл гэсэн supply demand үүсэх боломжтой. Өсчөөд range үсчихээд дээш өсчөөд бусаж унж орж ирэхтэй. Яаж энэ range-д орж ирээд татаад дээш явчих. Тэгээд бидний орлого яах нь 10 метр шүү. Энд ороод stop sign тавьчих тэ. Тэгээд TP-гээ эхний энд ороод тэгээд жоохон stop sign багтаач тэ. Тэгээд дараа харж байгаа. За энийг устгаж аваад. Дахиад татаа. Дахиад нэг breaker structure бас үсгэж. Тэгээд дахиад demand хангаж энд үсгэж. Импров хэлсэн breaker юм багалж байгаа. Тэгээд gold story. Gold ороод Quasimodo паттерн зөндөө байгаа шүү. Зөндөө байгаа. Доошоорч ялгаагүй шүү. Доошоорч ялгаагүй шүү. Бидний дөрвийг дурж үзэх ялгаагүй яг demand нь failдчлээ. Supply нь дэлгэр гартаалаа. Түлхэр маань өрөө Quasimodo паттерн. За яари. Тэгээд бид нэр өсөлтийн зүйлийг харуулна доор. Тас бид ингэ ямар чинь таа найдлаа. Вебнат хийсэн чинь ханалаа. Зин гэлөө хин гэлөө. Айн дэс би нэг хүсэж байж. За за. Энэ гэлөө. Би вебнат хийж таалсан. За энэ юм шиг байна да. Чому? Та юу яаж одоо манай дүү. Тэгэхээр өсөлтийг та бүр дийлээд нэг байгаа за дийлээд харуулъя.
Тэгээд Quasimodo битэр хаана үсч вэ гэдгээр. Та ингэ харуулъя энд нэг Quasimodo үсч харж байна. За бид breakfast structure хаана гэсэн бэ? Энэ бидний daily-ийн breakfast structure гэсэн. За тэгснэ энэ хаана идэж байна? Хайд доор идэж байна. Энийг хаана идэж байна? Энд идэж. Тэгвэл хамгийн сүүлд лавр хийж байгаа өмнөх өдөр бидний change craft болдог. Энд. Тэгээд энэ болохоор бидний change craft хийчихлээ. За тэгвэл change craft бид нэг breakfast structure хийнэ гэдэг хүлээлтийг үүсгэн гэсэн тийм үү? За тэгвэл breakfast structure хийнэ гэсэн хүлээлтийг үүсгэн. За тэгвэл change craft хийхэд те одоо тэгвэл энэ change craft энэ breakfast structure хийсэн supply хаана? Энд гэдэг энэ supply яасан fail гэсэн мэ те? Энэ supply fail гэсэн. Supply fail гэсэн те. Энэ бид supply fail гэсэн. Reaction өгсөн. Гэхдээ fail гэсэн. За тэгвэл энэ хөдөлгөөнийг эхлүүлэхдээ үүсгэсэн demand маань хаана? Demand маань энэ нэг хоёр байхгүй. Нэг нь энд байна. Одоо ингэ те. Одоо шийдвэр хоёр cancel хийсэн байна шүү дээ. Нэг нь энд байна. Нөгөө тийм доор. Бид нар энд харж байгаа энэ ингээд өдөр cancel хийх бид нэг цаг ч юм уу 4 цаг 1 цаг 15 минут гарч энэ short long гарч байна шүү дээ. Short long гарч байна шүү дээ. Хүүхэд тийм бид те. Нэг 200 пипч амар том 100 пипч амар том хөдөлгөөний бас ганц байж болох шээс. Тэгэхээр хэцээ яаж чинь ханш унжорч ирээд нөгөө demand дээр орж татаад буцаад ингэ шилж байгаа. Тэгэхээр том цагаар маш хүчтэй болчихсон байгаа. Тэр нэг зурдаг. Энэ хараа тэрийг ирүүлж байгаа. Гэрүүн тэрийг ирээгүй за энэ доор исэн. Бид нар яаж харах вэ? Энэ доор задарна гэж харна. Тэгэхээр яаж тэрийг ирсэн учраас биш тэрийг ирэх тохиогоо change craft хийцмээс учраас бид нар breakfast structure хийнэ гэдэг хэлдэг байгаа байхгүй. Тэгээд би уул нэг хаа гişүдтэй энэ доороос лонглж хийсэн бүр. Яг гарч байгаа бүр. 16 17 гэдэг 1617 гэдэг үнээс лонглж чад. Тэгээд ингээд DP би болохоор 52 уур дээр авлаа 34 уур дээр авлаа яваад байгаа. Маа зарим 70 хүртэл харж байгаа. Энэ үрт бид явж мэдээсэн мөртлөө том цагаар ерөөсөө тэр удаан байх чадаагүй. Тэгээд 7 хоног ч юм ингээд байж чадаа. Тийм ба. Тэгэхээр Quasimodo бол юм байна. Зүгээр та яаж мэдэх вэ? За change craft breakfast structure хийлээ. Breakfast structure явуулах өмнө оройгоо change craft хийлээ. Босч ундорч ирлээ бидний энэ supply failed учраас demand man control явуулсан demand явуулт хийлээ. DP ано өмнөөр өөртөл. Заавал breakfast structure change craft хийсэн тохиолдолд pullback орж ирнэ гэдэг зүйлийг та заавал pullback үе буцаж ханш ундорч идэх заавал expect-тэй хүлээлттэй байгаа. Ундорч ихгүй тохиолдолж байгаа. Тэгэхдээ ерөнхийдөө бол ихэнх ундорч. Энэ дээр хүртэл ийм хүчтэй хөдөл орж ирсэн. Ийм хүчтэй хөдөл орж ирчихэд буцаад энэ ингээд бүгдийн тушаас нь юм тунал орж ирчихэд. Тэгэхдээ бид чадаагүй доо. Тэгээ буцаж ундорч орж ирсэн. Ийм ба. За тэгэхээр за тэгвэл энэ тас бүр амар гоё Quasimodo үүссэн байна. Тэг зөндөө байгаа шүү манайха. Би л нөгөө нэг жижиг цаг том цагаараа жоо харахгүй л болохоос яг тухайн нөхцөл байдал дээр чарт маань үүсгээд ирэхээр бүр маш гоё үүсгэн. За одоо энэ нартаа ханш хүчтэй унж орж ирсэн тийм үү. За унж орж ирсэн. За тэгвэл хамгийн гол нь бидний энэ demand маань ямар нэгэн хүчтэй хөдөлгөөн байх хэрэгтэй гэдгсэн чинь энэ дөрөөсөө би энэ дээр юу яах юм бэ? Уналтын дагуу харуулах бол та хэд ингээд уналт сүрч хараад байх юм биш. За энэ my bad. За уналтын дагуу харуулах хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол одоо нөгөө яадаг вэ гэхээр ийм хүчтэй өсч чад одоо энэ дээр ингэж очин готлоо окей Quasimodo үсэх гэдэг ингээл ингээд шортлоо ингээл тэрэндээ сүрж арилж яддаг хүмүүс зөндөө байдаг. Тийм учраас би одоо ингээд уналт явж байгаа тийм үү. Тэрэнд доош орж ирж байна яг одоо. Нэг цагтаач 5 минутаач тий. Энэ хүчтэй уналт орж ирж байгаа. Тэгвэл би энэ дээр яваад тэгвэл би жоох өсөлт орж ирээл одоо өсөлт орж ирж байгаа үед одоо юу гэдэг эн чинь ингээд доошоо нэг цагийн доошоо тренд явж байгаа шүү дээ. Тэгвэл нэг 15 минутаар 5 минутаар ингэж нэг жоох хөдөлгөөн орж ирнэ. Тэгвэл 5 минутаар буцаагаад яг нөгөө том хөдөлгөөнөд дагсан тренд орж ирэх үед арилж аваад хийвэл бүр маш гой хөдөлгөөнүүд хүчтэй явдаг. За тэгвэл бид энэ дээрээс унж орж ирж байгаа Quasimodo-д харъя. Энэ төсцөн байна уу? За энэ дартаа. За энд явж орж ирсэн. Энэ дад энэ бидний change character гэдэг юм уу? Доошо 5 минут change character. За 5 минут яг 5 минут яг үндэ change character энд хийгдсэн л байна л да энд. Тэгээ яг энд хийгдсэн байна. Энд маань өөрөө ингээд breakfast structure хийсэн дээш яваад change character breakfast structure хийсэн. Тэгвэл энэ breakfast structure хамгийн сүүлийн lower low higher low юм аа. Өмнөх тренд маань энд өссөн тэгээ change character. Тэгвэл энэ хөдөлгөөн өөрөө юу илээ? Трендийг эвцсэн хөдөлгөөн байна. 5 минутын трендийг эвцсэн. Яагаад вэ? Бидний том цаг маань тренд доош байгаа учраас. За 5 минутын тэгвэл би одоо энд хэлнэ шүү дээ. За окей тэгвэл би энэ трендийн маань хөдөлгөөн хүчтэй хөдөлгөөн оруулж ирсэн supply маань хаана вэ? За яг түрүүнийхээ юу вэ? За энэ бидний 15 минут 5 минутын demand маань яасан demand failed-сэн доош алтчлаа. За тэмдэглэгээ хийн. Demand failed. Demand failed хийлээ.
За тэгвэл одоо supply маань контролыг гартаа авах. Тэгвэл бидний supply хаана вэ? Энэ нь шүү дээ. Яг энэ бүх supply. Хаан шааж ин унж урж ирчээд өсчөөд ахиж унахтаа энд хамгийн сүүлд хүчээ цуглуулж байгаа тэндээс унж энэ үдгэн хийсэн байна. Тэгвэл за окей бидний demand маань бишээ supply маань контролыг гартаалаа. Тэгвэл миний оролт яах нь вэ? Би энэ дотроос оролтоо хийх юм байна. За энэ дотроос оролтоо гэж би надад оролт хийлээ. TP1 хаана вэ? Энд өмнөх энэ breakup structure хийх хөдөлгөөн TP1. Таад ингээ хараад энэ чи юу вэ? Энд чи амар бага risk reward-тай арилжаад байгаа юм биш үстэй гэж бодож иж магадгүй шүү. Би эхлээд та хэдэд зөв зааж өгөхийн тулд ингэж том жоохон харуулдаг байгаа шүү. За дараа нь бол жоохон ингээ сайн сураад ирвэл бидний risk reward ер нь бол дундцаад 1-ийн харьцаа 8, 1-ийн харьцаа 10 хавцаа болно. За тэгэхэд ингээд явангууд дараа нь TP1, TP2 л өртлөө. Бидний том цагийн breakup structure энд байгаа юм байна. Тэгвэл TP2-ийн өртлөө. За тэгээд та өнөхөр хүчтэй явлаа. Тэгвэл яах нь TP3 бүрийн доош өртлөөс авч явах. 2 3 орцсон. Тэ нөгөө л Quasimodo энд үүссэн байгаа тааралтай. Энэ Quasimodo үүссэн байгаа манайхаа. Ингэж энэ өнөө түрүүний яриад байгаа дундах хөдөлгөөн дээр тоохгүй шүү дээ. Тэгээд ингэж орж ирж байгаа. Дундах хөдөлгөөнийг тэрийн давахгүй харин дундах хөдөлгөөнийг бид supply дэмэндээ. За тийм байна. Өнөөдрийн үтсэн хичээлээр supply demand-ийн энэ хүртэл үзлээ.